Lab. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэнжих Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Дугаарын ивент итгэгч дотоод тэнцвэрийн их ундраг, тайгын сувд. Сайн байцгаана уу Soul Lab-ийн үзэгчдээ. Soul Lab-да эргээд тавтай морилно. Бид та бүхэндээ шинэ дугаараа хүргэж байна. За Soul Lab-ийн маань шинэ дугаар сар болгоны 10, 20, 30-ны өдөр та бүхэнд маань хүрдэг. Шинэ дугаартайгаа үргэлж хамт байхыг хүсвэл мөн дугаар болгоноос тасалж авсан одоо сонирхолтой шорт хэлбэрийг нь үзхийг хүсвэл манай YouTube суваг дээр subscribe дараарай гэж зөвлөж байна. Ингээд подкастынхаа эхэнд та бүхэндээ Soul Lab-ийнхаа ерөнхий ивент итгэгчдийг танилцуулдаг боломжтой. Манай Soul Lab-ийн ерөнхий ивент итгэгчээр дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab хамтран ажиллаж байна. За Baby Lab-ийн хувьд энэ удаад одоо онцлог шинэ мэдээтэй юу вэ гэхээр CEO-гийн бүх салбараар Panties гэдэг ийм шинэ одоо савлгаатайгаар худалдаалагдж байгаа. Энэ ямар савлгаа вэ гэхээр дотроо 2 ширхэгтэй дахиад нойтон салфетиктэй хамт ингээд савлагдсан. Тэгэхээр хэрвээ гадуур нялх бэбитэйгээ хамт явж байгаад памперсны живхний ямар нэгэн одоо онцгой яаралтай юм нөхцөл байдал үүсэх юм бол хамгийн ойрхон байгаа CE рүүгээ ороод авах боломжтой. За хүүхдийн сар, нас одоо хэмжээнд хамаарат эм L гэсэн одоо өөр төрлийн хэмжээтэйгээр бас савлагдсан илүү одоо худалдаа авалт хийхэд тухтай болгож өгсөн. За мөн үүнээс гадна манай Soul Lab-ийн ерөнхий ивент итгэгчээр өөрийгөө хайрлах ураатай Oxy брэнд хамтран ажиллаж байна. Мөн манай подкаст үргэлж та бүхэнтэй Amigo VIP House-аас уулздаг лээ. Ингээд өнөөдрийнхөө зочныг та бүхэндээ танилцуулъя. Манай өнөөдрийн Soul Lab-ийн зочноор стилист үзэсгэлэнт Ган Инж маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу. За тэгээд үзэгчд маань хараад нэг зүйлийг анзаарсан бах. Бид өнөөдрийнхөө дугаараас эхлэн одоо өөр сэтгэл зүйчтэй та бүхэнтэй бас арай өөр өнгө аястай Soul Lab-ыг хүргэж эхэлж байна. За манай энэ удаагийн одоо Soul Lab-ийн сэтгэл зүйчээр гэр бүл хүүхдийн сэтгэл зүйч Шин Долгор маань хамтран ажиллаж байна. Шин Долгорыгоо танилцуулж байна. Сайн байцгаана уу. Сайн байна уу. За мөн манай энэ удаагийн дугаарын ивент тгчээр тайгын сувд цэвэр хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. За ингээд Soul Lab эхлүүлцгээе. За энэ удаагийн дугаараараа инжээтэйгээ ямар сэдвээр ярилцах уу гэж манай багийнхаа хоорондоо ярилцлаа л да. Тэгээд ийм гоё одоо үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй манай Soul Lab-д ирж байгаа юм чинь гоо үзэсгэлэнгийн тухай ойлголтын тухай одоо ярилцъя гэж бид шийдсэн. Тэгээд дугаарынхаа эхэнд яг сэдвтэйгээ уялдуулаад ер нь инжээгийн хувьд гоо үзэсгэлэн юу гэж ойлгодог юм бэ? Гоо үзэсгэлэн үү? Гоо үзэсгэлэн чи ер нь ингээд аягүй том сэдв юм шиг байгаа миний бодлоор л. Тэгээд яг дотоод гадаад гэж нэг хоёр хуваагдаж болох юм болов томороо яриул те дотоод гоо үзэсгэлэн гадаад гоо үзэсгэлэн гэдэгтээ нэг хуваах зүйлч бас биш юм шиг байна. Ер нь бол яг айгүй холбоотой зүйл юм байна гэж би ойлгодог. Гэх юм уу яг ингээд дотроосоо мэдэрч байгаа зүйл нь гаднаа юм гэрэлтэж харагддаг тийм зүйлийг одоо гоо үзэсгэлэн гэдэг юм байна. Гэхдээ яг хав тэр дундаа гадаад гоо үзэсгэлэнг нь дэмжиж өгөх одоо мэрэгжлийн одоо стилист ч юм уу те иймэрхүү фэшн загварын иймэрхүү салбарын хүмүүс байдаг. Тэгээд тэр хүнд зүгээр цуцалж чадна уу гэхээс биш тэр гоо үзэсгэлэн гэдэг зүйлийг хүн ер нь дотроосоо л мэдэрдэг зүйл юм байна даа л гэж би бол ойлгодог. Одоо инжээд ирж байгаа сэтгэлүүд, комментуудыг ингээд харахад бүгд л үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй шүү, үнэхээр сайхан эмэгтэй шүү гэдэг тийм одоо магтаалууд байдаг. Тэгэхээр энэ магтаалуудыг танихгүй хүмүүсээс сонсоход, танихгүй хүмүүсийн бичснийг уншихад инжээд одоо ямар санагддаг вэ? Мэдээж сайхан байдаг баг. Гэхдээ одоо уншаад заримдаа бол юу гэдэг арай л ингээд магтаад байгаа юм шиг санагддаг байлсвал үнэхээр одоо би бас сайхан эмэгтэй шүү гэж одоо нэг бол өөртөө тэгж хүлээж авдаг ямар хөө байдаг вэ? Миний бодлоор яг тэрийг би нэг бодож үзсэн юм аа. Нэг гинт амар өөр болсон юм шиг санагдсан гэх юм уу надаа. Би өмнө нь ингээд нэг юм за яг өмнө хойно гэж ярьж байгаа нь ихвчлэн хүмүүс ер нь мэдж байгаа яг нэг амьдралд маань нэг том үйл явдал тохиолдохоос өмнө хойтлын одоо сэтгэлэл ярьж байгаа. Тэгэнгүүт ингээд өмнө нь яг уншихаар
цаараа л хэтрүүлээд гэж би бол боддог байсан. Юмнаас ингээд цаараач тэ нэг амар тэгж гээл тэ. За яг амар ингээд баярлж байгаа. Гэхдээ нэг юм ичингүүрэлээ. Энд ч одоо бас нэг арайч хэтрүүлсэн ч юм уу энэ төр гэж боддог. Тэгснэ яг нэг цаг мөчөөс би гинт айгүй юм талархалтай тэгээд гэхдээ тэмээ ингэж бодож хүлээж авдаг болсон. Тэр нь гэхдээ яг ямар үйл явдлаас ингээд үүдэлтэй вэ гэвэл би бол яг нэг жил гарan сэтгэл зүйч дээр явж байгаа. Тэгээд яг ингээд сэтгэл зүйч дээр яваад тэрэнд магтаалыг эрүүлэр хүлээж авах сэтгэл зүйтэй болсон гэж би бодож байна. Тэгээ нөгөө талаасаа ингээд яг өмнө нь жоохон гэдэг байсан нь жигнэсээ өөртөө магадгүй яг итгэдэггүй байсан байж магадгүй. Одоо биний бодлоор хүн магтаалыг хүлээж авахдаа яг өөртөө бүрэн дүүрэн ийм суур итгэлтэй байвал тэрийг ингээд за тийм баярлалаа гэдэг их гоё эрүүлэр хүлээж авдаг юм шиг байна. Тэгэнгүүт би болохоор одоо яг тэрийг чадчихна гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд ирэхээр яг миний бодлоор хүнээс магтаал хүлээж авч сурна. Тэгээд яг нөгөө талаасаа магтаал илүү их ингэж баярлж хөөрөхөөсөө илүү өөрийгөө мэдж байгаа хүний хувьд тэр нь одоо ингээд айгүй талархууштай зүйл боловч магтаалч бай эсвэл шүүмжлэлч бай тэрийг эрүүлэр хүлээж авдаг л болд юм болов гэд би жоохон тийм нэлээд арай өөр үзэл бодолтой л болсон юм шиг байлээ. Сая бас яг одоо тэр болгон нэг юм олон эн тэнд одоо сонсогдоод байдгүй зүйл одоо над би бол өөрөө хувьдаа сонслоо. Тэр нөгөө магтаалыг өөртөө хүлээн зөвшөөрж авах одоо тэр сэтгэл зүйтэй болсон гэдэг надад айгүй юм сонь санагдаж байна л да. Энэ тал дээр манай сэтгэл зүйч одоо тайлбарлаад хэлвэл энэ яг одоо задлаад яриул яг юу юм бэ? Хүн болгон ерөнхийдөө ингээд магтаал өөр ингэсэн байр суурьтай ханддаг тий. Мэдээж ингээд энэжийн яриаг сонсоход ихэндээ би бол за худлаа хөөргөөд ч гэдэг юм уу, за муухагаа мэдчихээн ч гэдэг юм уу хүмүүсийн нэг хүлээж авах онцлогуд харилцан ялгаатай. Гэтэл яг магтаалыг ингээ гой зөв боловсоо хүлээж авна гэдэг маань магтуулах ийм хүний бас үндсэн суурь юм сэтгэл зүйн хэрэгцээ байдаг байхгүй юу. Тэгэхээр магтаалаар дамжуулаад хүн өөрийнхөө нөгөө гой сайхнаас гадна тийм нэр хүндтэй байх гэсэн хэрэгцээнд хангагдаад нөгөө сэтгэл зүйд нэгсэн юм гоё эерэг өөрчлөлт цэцгээр бол тийм услага хийж өгж байгаатай адилхан юм эерэг таатай мэдрэмжийг төрүүлдэг. Тэгэхээр эхний ээлжинд нөгөө гой сайхан үг сонсож байгаагүй байсан бол тэрэнд нөгөө дадал тасал болж өгөөгүй тий. Айгаа эвгүй одоо нөгөө сураагүй учраас за хөөргөө дэмж гэх юм уу нэр нь би юу илээ гэдээ айжмаар бодоод сүүлдээ хүлээн зөвшөөрөөд сүүлдээ нөгөө магтаалаасаа гоё ирч хүч аваад амьдралдаа өөрийнхөө сэтгэл зүйдээ энийг ч ингээ ашиглаад гоё эерэг байдлаар өөрийнхөө одоо сэтгэл зүйтэй ажиллах юм гоё хүч болгож бас ажиллах боломжтой л да тийм. Яг энэжийн хувьд бол яг ийм процесс явагдаад одоо магтаалыг гоё хүлээж аваад тэр үгнээс хүч аваад яг тийм дүр загвартай өөрөө орж тэрнээс ч илүү байх юм гоё боломж нөхцлүүд нь бүрдсэн тэрний хүчийг бас мэдэрсэн харагдчихээн тий. Нэрээ яг услагдана гэдэг тест яг тэгдэг тий. Гэхдээ одоо магтаал болвол тэрийг өөртөө хүлээн зөвшөөрөх юм бол хүч болдог гэж байна. Нөгөө талаасаа одоо магтаал ихтэн гэж байх уу одоо магтааланд бялуурна гэж ингээл бас ярьдаг штэ тий хүмүүс тэрнтэй тэрийг яг одоо зөв одоо ухаанаар зөв нүдээр яаж ялгаж салгаж дотроо нөгөө сэтгэл зүйн балансаа яаж одоо тохируулах хэрэгтэй гэдэг юм бол энэ тал дээр инжээ маань яаж жишээ нь барьж байна нэг бол яаж энийг барих ёстой вэ гэдэг ч юм уу тий сэтгэл зүйч талаас за яг миний хувьд болохоор магтаал бэлдүрнэ гэж бол байдаг ах уу. Ер нь бол тэр зүйл угаасаа л хүнийг сэтгэл зүйн бэлэн биш байгаа хүнд хит их магтаал бэлдсэн одоо магтаал бол хорл болно гэж би бол боддог. Угаасаа хүн өөрийгөө мдээгүй үед хүний дүгнэлтээр өөрийгөө дүгндэг. Угаасаа яг ингээд өөрийнхөө тухай юм тодорхой үзэл бодол яг ингээд бат суугаагүй үед тий. Тэгээ ялангуяа тийм учраас нөгөө залуу өсвөр наснд яваад ч юм уу те яг нэг ийм 20-д настай хүүхдүүдийг ингэж хит их хөөргөх те хит их магтах бол тэр одоо хүүхдийн цаашд ирээдүг бол алдаг ийм тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Ер нь бол хит ийм их хөөрөөд те ингээд хит өөрийгөө одоо байгаагаас нь өндрөөр үнэлэнгүүтээ одоо тэр хөөрөлд автсан үйлдэл нь ийм буруу үйлдэл болоод гардаг ч юм уу те иймэрхүү зүйлс бол би бол зөндөө л байдаг гэж бодож байна тийм. Тэгээд миний хувьд бол яг юу н хитэрсэн магтаал юу н үнэн гэдгийг зүгээр өөрийнхөө хэмжээнд л ялгадаг гэх юм уу. За яг хаа ингээл угаасаа нөгөө мэдгүй хүн чи үнэхээр сайн хүн юм а гэх бол ер нь жоохон учир дутагдaltaй шүү дээ. Тэгээ нөгөө мэдгүй ямар ч үндэслэлгүйгээр чи бол үнэхээр маш сайхан хүн юм а. Тэг ингээл маш сайхан
одоо сэтгэлтэй хүн юм а чи бол ингээл үнэхээр одоо бурхан буддаа шиг юм а гэж хэлэх бол яг үнэндээ тэр бол тэр хүний зүгээр магадгүй тэр хүний намайг харж байгаа одоо өнцөг тэр дүгнэлт болохоос биш тэр бол үнэн байх жоохон эргэлзээтэй шүү дээ. Одоо хүний гадаад үзмжийг яг хараад тэгж хэлж болно те яагаад гэж ингээд юм аа харагдаж байгаа юм те. Хүний дотоод сэтгэлийг ингээл амар уншиж байгаа юм шиг тийм бол байхгүй шүү дээ. Тэгээ ботход бол зүгээр яг мэддэг хүнээс сонсох, мэдгүй хүнээс сонсох тэгээ магадгүй тэр тухайн юунд жоохон ингээд цензуртай хандах тэр бол айгу байх ёстой хүний сэтгэл зүйн бас чадвар гэж л бодож байна доо тийм. Яг нөгөө гой сайхан байгааг яг гой сайхан байхад нь хилчгэж байгаарай. Магтаалыг ерөөсөө тэ залгих биш. Монголчууд ч бас нөгөө магтаал хэлэхдээ нэг жоохон хойрох штэ тий. Яг нөгөө хэлэх үед нь тэр үгийг хэлчихэд тэр өөрөө магтаал хийснээ мартцсан байхад тэр хүн тий тэр магтаалаас гоё ирч хүч аваад явж байдаг. Түүнээс гадна бас зөв магтаал бодит тодорхой магтаалууд байх тусмаа илүү үр дүнтэй. Жишээ нь ингээл хүүхдэр жишээ авах тий өмнө нь чи яасан мундаг юм бэ ч гэдэг юм уу. Өө чи ямар сайн байна гэхээс илүүтэйгээр нөгөө хийгээд байгаа тодорхой үйлдэлүүдийг хэлж магтах тий. Өө аяга ямар сайн угаагаа вэ? Өө өнөөдөр энэ хичээлийг энэ зургийг ямар гоё зураа вэ? Өнөөдөр ямар гоё үсгэлэнтэй харагдаж байна ч гэдэг юм уу тий. Яг нөгөө магтаалын юуг магтаж байгаа тэр процессыг өөрөө хэлж өгсөн үйлдэлийн хийсэн одоо нөгөө процессыг хэлж магтсан магтаал илүү үр дүнтэй. Тэгээ дараагийн удаа нөгөө магтаалч өөрөө илүү ахиц гаргах, илүү урам өгөөд за би илүү сайжруулъя гэсэн юм өдөөгч түлхэц олж өгдөг учраас магтаал өөрөө маш чухал хүчтэй. Тэгээ тэр дундаа бас нөгөө амнаасаа дандаа ингээд гой сайхан үг гаргах. Өнөөдөр бид нэр ингээд биедээ гой сайхан үгийг хэлэх те эн чинь өөрөө энерги талаасаа ч тэр хүний сэтгэл зүйч талаасаа тэр тийм ээ маш гоё өргөж өгч байдаг учраас гэр бүлдээч тэр хамт олон найз нөхдөдөө те гой сайхан байгааг нь хэлцдэг те хүүхдтэй ч гэсэн ингээд дахиц төвшлийн олж хараад тэрийг хэлэх нь өөрөө илүү гоё юм эрүүл зөв харилцааг үүсгэж яадаг. Тийм учраас магтаалаас бас битгий татгалзаараа гэж хэлмээр тийм. Тийм магтуулж байгаа хүн тэрийг хүлээж авахаас гадна магтж байгаа хүмүүс нь бас одоо тэрийг яг үннээсээ хэлдэг байвал айгу гоё байх гэдэг те. Цаасан модоо өмсөхгүй гэдэг шиг. Бодоод өнгөрөөд идэг ч те. Бодоод баг хийлж чадахгүй хэлхээсээ хичээд яваад өнгөрснийхэн дараа сайн амар гоё юутай те гэл ингээд хоорондоо ингээд гоё хувцсан өссөн гоё яатсан гоё өстэй гэл ингээд хоорондоо ярьдаг. Тэрийг тэр хүндээ уг нь хилжүүл тэр чинь маргааш бүр илүү гоё хувцлах, бүр илүү гоё өсөө янзлах тэр нэг мотивац нь болж идэг ч юм уу те. Манай нөгөө Seoul Lab-ийн контентын доотлын сэтгэл дээр нэг хэсэг ийм комментууд ирсэн. Яг одоо хүүхэд хүмүүжлийн тухай юу нэлээ их ярьлаа. Одоо яг нэг ийм 20-оос ингээд 25-ийн хооронд ч юм уу те залуу охтууд бас ингээд танаа одоо Seoul Lab-ыг аягүй хүздэг. Тэгээд тэр хүмүүст ингээд одоо зориулсан туршлагаасаа одоо хуваалцсан тим яриа байвал одоо хэрэгтэй байна гэдэг тим комент байсан байхгүй. Тэгээд одоо яг тэр хүмүүс үзэж байгаа учраас юу гэдгийг яг одоо өөрсдөө ч гэсэндээ эргээд яг тэр насандаа ямар байсан бэ гэж бодонгоо төрийн нөгөө нэг хэлсэн шиг өөрийнхөө гоо үзэсгэлэнг гаднахаач тэр доторхойч тэр бид нар яг тэр насандаа нөгөө олж хараагүй өөрсдөө айгу дутуу үнэлсэн байдаг ч юм уу өөрсдөө олоогүй учраас аль хэдийн өөрсдөө байгаараа гой гоо үзэсгэлэнтэй байсаар байхад өөр хин нэгэнд гой байгаа зүйлийг өөртөө авчрах гэдэг ч юм уу тийм байсан юм шиг надад би бол тийм байсан юм санагдаад байгаа байхгүй. Тэр энэжигийн хувьд яг тэр 20-25 насны үедээ өөрийнхөө гоо үзэсгэлэнгийн тухай ойлголтыг эргээд дурсвал тэр үед юу н өөртөө хэр ихтэй охин байв, ямархуу байв тэ энэ талаараа яриул. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэмжих Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрч шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмсэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Би бол ер нь амар харамсдаг шүү дээ. Яг одоо жишээ нь хүний 20-25 насны одоо гоо үзэсгэлэн гэдэг бол баг хамгийн гэрэлтсэн угаасаа бүр ингээ юу ч илүү гоё чимэггүй байсан ч гэсэн хамгийн гоё ядаг үг нь үе байхгүй юу. Тэгэнгүүт тэр үед за ганцхан бичтэй ингээл эргээд ярил амар хэрэгтэй хэрэггүй юмнаас болж ингээ санаа зовоод тэгээ бүр ингээд ямар ч утгагүй одоо ингээд юм юутай
амар туранхай байж ижил дахиад турна гэж боддог тийм одоо тэгсгүүл ингээ айгүй хөөрхөн айгүй гоё өстэй юм байж ижил ингээл хангалтгүй гэж боддог тийм үе байснаа. Одоо харин яг жинхнээсээ за яг одоо ингээд гоо үцгэлээ ингээд нас явахаар бурдаг гэж хэлэх гээд байгаа биш. Гэхдээ л ингээд яг хүний төлөвшөл ингээд яваад одоо би 30 гараад ингээд явангууд дотроос яг жинхэнэ сэтгэлээсээ мэдэрч эхэлж байгаа. Тэр үеийг тэнд авчиад тавьсан бол хамгийн гоёор өөрийгөө мэдрэх байсан гэж би боддог байхгүй. Яг ингээд амар хэрэгтэй хэрэггүй юмнаас аяг санаа зовдөг байсан. Одоо жишээ нь ингээд яг нийгмийн одоо стандартад нийцүүлэхтэй ингээд яг одоо би ялангуяа Солонгост их сургууль төгссөн учраас ингээд 50 кг-ыг тарган гэж боддог. Тийм одоо нийгэмд бүр ингээ айгүй хэцүү. Би ч одоо 50 кг ч одоо ч юу гэсэн үг вэ те ингээд хамгийн байж болох юм миний хувьд бол хамгийн бага юм байгаа байхгүй юу? Миний байж болох ингээ айгүй бүр юм туранхай эцэгхий харагдахаар тийм жин. Тэнгүүт тэр үе дээрээ хүртэл хангалтгүй ингээ дахиад орох хэрэгтэй гэж боддог байсан те. Тэгэл цаашлаад илүү л юм юутай одоо ингээд будахгүй ч байсан хөрхөн байсан угаасаа хөрхөн байдаг хүмүүс угаасаа тэгэнгүүт тэр үед ингээд хогоо аяхтаа хүртэл бодоггүй гарч чаддаг байсан би нэг хэсэг тэрийг бүр сандаг байхгүй өвчтэй ингэж би бүр одоо боддог тэрийг тийм ингээд ямар сонин те тэр ямар сэтгэл зүй те ингээд нэг 20 миний бодлоор 2021-т ч ингээд нэг зуны амралтаараа яг Солонгосоос ирчээл хогоо гарахтаа л ингээд нүдээ ингээд хүрээлээд гэсэн санагддаг байхгүй юм хаар. Миний бүр ингээ одоо нэг сондээ ингээ тэр одоо яг ямар ч учиртай юм гэхдээ тэр хэмжээний л тийм миний дотор тийм жоохон insecurity буюу дотоод өөртөө юм жоохон эргэлцсэн итгэлгүй байдал байсан л байгаа байхгүй юу. Тэгэхээр тэнд ямар ч тийм үндэслэл бол уг нь байгаагүй тийм байх те. Гэтэл тэр бол угаасаа л нэг юм хүнд цаанаасаа нийгмийн дарамтаар ч юм уу эсвэл ингээ ямар нэгэн байдлаар хүний бусдын хэлсэн үг юм уу өөрийн одоо багасаа авсан худал итгэл үнэмшилтээр ингээ суурлаад би хангалтгүй ч юм уу би илүү ингээд хичээж хөрхөн болдог энэ төр гэсэн тийм одоо үзэл бодлоос болоод хүн айгу тэр насан дээр айгу өөртөө итгэлгүй тийм өнгөрчдөг. Тэгээ тэрэндээ дандаа ер нь харамсдаг дараа нь. Тэр насанд хамгийн өөрхөн байсан байж яагаад тэр үе тэрийг ингэж 100% мэдэрч чадсангүй те ингээд яа тэгэхээр хүн мэдрээгүй юм угаасаа хүн мэдрээгүй юмыг өөр хүмүүс ч мэдэрдэггүй байхгүй юу. Тэгэнгүүт тэнд би өөртөө эргэлзээд байгаа эргэлзээг бусд хүмүүс мэдэрч илсэн л гэсэн үг одоо. Тэгэхээр одоо ингээ миний өөртөө итгэлтэй байгааг бусд хүмүүс мэдэрч байгаа л гэсэн. Яг тэрэн шиг л ер нь зүйл яг л би бол амар харамсдаг тэрэнд. Тий. Тэгээ одоо охтууд бас бити тгээсэй л гэж боддог. Тийм хөөрхөн гоё насандаа тий. Тийм шүү дээ. Харин одоо тэгэл өөрийнх нь өсний өнгө гоё ах чи аюу их тренд дагаал өс мөсээрээ ингээл их тоглож моголж ийсөө. Одоо бала үеийнхөө болвол тий яг тэр үед бол бас байдаг. Тэгээд үргэлжлүүлээд сэтгэлзүйчээсээ асуухад яг энэ нөгөө өөрийнхөө мэдж байгаа тэр гоо үзэсгэлэнг үүсгэх хэмжээнд очсноор сэтгэлзүйд ямар одоо үр дагавар бас гардгийм бэ? Бие үзэсгэлэнтэй гэдгээ мэдээд байдаг. Гэхдээ тэр нэг нийгмийн стандартад тавигдах ч юм одоо нийцгэж байдаг юм уу? Иргэн тойрны хүмүүс магадгүй мэдгүй хайртай залуудаа таалагдахын тулд ч юм уу те. Тэр нь ийм эмхтэйд дуртай гэж хэлждэг тийм болох гэж гадна байдлаа өөрчилдөг ч юм уу. Гэтэл өөрөө дахин давтагдчихгүй үзэсгэлэнтэй байгаад байдаг. Тэгээ тэр өөрийнхөө үзэсгэлэнг өөрөө үүсгэснээр миний дотор юу өвдөх вэ гэж. Энэ яг юу одоо нэг нийгмийн онцлогоос шалтгаална л да. Илүү нөгөө өндөр хөгжилтэй улс орнуудын дүр зураг ял тэр одоо бүсгүйчдийн бие авч байгаа байдал нүд хамар ч юм уу те. Тэрийг хараад бид нэр илүү их үлгэр дуурайл аваад илүү нүдээ ингээл тавраатай болох гол хамраа өндөр болох гот ч гэдэг юм уу илүү туранхай байх гал хүсэн юм болох гол гэдэг нөгөө нийгмийнхаа хөгжлийг дагаад хөгжингүй улс орнуудын эмэгтэйчүүдийн дүр зургийг ухамсаргүйгээр бас юм нийгмийн онцлог талаасаа даган дуурайна. Хоёрдугаарт нөгөө эмэгтэйчүүд маань тий одоо нөгөө хүлээн зөвшөөрөгдөгч гэдэг юм уу илүү юм хансан мэдрэмж авах гэсэндээ илүү гой сайхан нөгөө гадаад хүчин зүйл гадаад гой сайхан гэдэг зүйл дээр хэтэрхий их ач холбогдол өгөөд одоо юу гэдгийг өөрийн гой үсийнхаа гой сайхныг мэдрээгүй өөрийнхөө царай төрхий өөрийнхөө бие хааны тий гоёг мэдэрсэн тийм мэдрэмж авахгүй сэтгэл ханамж мэдрэхгүй байгаа тэрхээр би нэг дутуу юм шиг мэдрэмж төрөөл те магадгүй одоо нөгөө насныхаа онцлогоос шалтгаалаад илүү залуу байхдаа
илүү юм эрсдэлтэй зүйлүүдийг хийгээл өөрийгөө голдог тий одоо гарахтаа өөрчлөл ингээл нүд амаа буддаг гэдэг чи өөрийгөө таних, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх яг тийм одоо сэтгэл зүйтэй нүүр тулаагүй одоо ингээд нас ахаал бид нар ингээд жил ирэх тусам өөрийнхөө одоо гоо сайхныг мэдрээл өөрийгөө илүү хайрлал өөрийгөө хүлээн зөвшөөрөөл яг бидний ихтгэл үнэмшил ийм болоод ирэнгүүт бид нар яг л одоо 20-тоо ямар байсан 30-таа 40-тоо яг л тэр мэдрэмж хിവэрэ байгаа тэр ус маань хിവэрэ байгаа хэрнээсээ тэрийгэ хүлээн зөвшөөрж тэрнийг одоо юу гэмд одоо хайрлах, тордох, өөрийгөө одоо таних, хүлээн зөвшөөрөх энэ процессын сэтгэл зүйн асуудал. Тэгэхээр яг тэр бас нөгөө үе тэнгийнх нь аягүй их нөлөөлдөг. Ялангуяа одоо хүүсийн хувьд те эрэгтэй хүмүүс ямар эмэгтэйг туранхай эмэгтэй гоё сайхан гэдэг нь аль эсвэл те гой өстэй ч гэдэг юм уу аль эсвэл харилцаж байгаа өөрийн найз нөхдийг хүрээлэн ч гэдэг юм уу тэр хүмүүсийн үнэлгээнд таарах гэж тэр хүмүүсээр өөрийгөө одоо тодорхойлуулж тэр хүмүүсийн шаардлага шалгуурт нийцэх гэсэн юм сэтгэл зүйн одоо энэ төлөвшөлтөй холбоотой л гадаад үзмжиндээ юу н ингээ сэтгэл дундуур байгаа сэтгэл хангалуун байгаа юу н тийм онцлог шалтгаална л да. Тэгэхээр тэр бол хэвийн зүйл мэдээж яг энэ процесс хүн болгон дээр явагддаг. Тэгэхээр энийг өнөөдөр ингээд эрт сонсчлоо гэхээ те энэ бол миний насны л одоо өөртөө илүү нөгөө төвлөр байх гэж илүү гоё байх гэж ийм хүн чинь угаасаа л төгс төгөлдрөлүүд тэмүүлдэг учраас нэг ийм процесс гэхдээ тэр бол зөв харин эрсдэлтэй янз бүрийн зүйл ч юм уу аль эсвэл өөртөө ихтгэлгүй байх өөрийгөө одоо тоохгүй байх ч юм уу тийм алхам хийхгүйгээр илүү гоё сайхныгаар мэдрэх тал дээр өөртөө ихтгэлтэй байх тал дээр л анхаарч өгөх юм бол одоо хүн болгон гоё гоо утсгэлэнтэй гоё байх гэж хичээх нь бол хэвийн тэр гэхдээ ингээд хэмжээг нь тааруулах нь тий би нэг сандгийн маа ингээд жоохон л оюутан жилэн мэдгүй ямар ч гэсэн би бас тийм нэг нусаагаа ажилласан юм байсан баг тий. Тэгээд бид нэг юм ярьж агаад нэнийг ингээд нэг жоохон шоолж молол нэг гадна төрхөөрн шоолж молол тийм тэгсэн чинь тэр шоолуулж исэн хүүхэд маань би бол ээжтэй бол хөөрхөн шүү гэсэн бохоггүй юу. Тэгэхээр энэчнээс нөгөө юу гэж ургаж гараад байна уу гэхээр нөгөө хавь ойрын хүмүүс одоо юу гэж хэлэх нь болов сонирн биш. Гэхдээ чиний хамгийн дотны хүн чамд юу гэж хэлж байгаа вэ гэдэг чинь одоо миний энэ доторх би хинбэтэй шууд холбогддог юм байна гэд тэгээд энчэнэ ингээд би хинбэ гэдгээ хайртай хүмүүсээсээ сонсоод өөртөө ихтгэлтэй өссөн хүн бол хавь ойрын хүмүүс чамааг юу гэж хэлж исэн тэр ханыг нэвтэлж орж ирэхэд айгу хэцүү одоо хамгаалтын тийм бүрхүүлтэй болчдгийм байх гэж тэрнээс одоо тэр үедээ бол бодоггүй л зүгээр одоо бодоход тийг санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас одоо нөгөө дэргэд байгаа дүүнэртаа хүүхдүүдтэй охтуудтай тэр нөгөө гой сайхны гадна харагдах гой сайхнаас нь гадна чи ийм гой чадвартай болохоор чи ийм мундаг шүү тэгээд түрүүний хэлж байгаа тэр үгнүүдийг аягүй сайн хэлж өгвөл нөгөө хамгаалтын бүрхүүлээр ингэж одоо очиж чадах юм шиг бас санагдаад байгаа юм. Тэ одоо инжээ гэхэд одоо хоёр охинтой шүү дээ. Охтуудтай бол энэ нөгөө нэг ямар гайхалтай үзэсгэлэнтэй вэ гэдгийг нь бол одоо бүр өдрийн хит хэлж байна гэдэг. Харин тий. Ер нь бол би бас тэгээд тэрийг сүулт өөрөө багада айгүй их юм одоо арьсны өнгө энтрээр гоочлуулдаг тийм байсан болохоор тэр надад одоо сэтгэл зүйн гэмтэл маш их үүсгэсэн байсан одоо зүйл байхгүй. Тэгэнгүүт ингээд нийгэм нь өөрчлөгдөөд ирэхээр ингээд бас өөр байх болов уу гэж боддонгууд одоо ингээд манай охин яг хоёр охинтой. Тэгээ нэг нь цагаан арьстай, нэг нь бор арьстай. Тэгэнгүүт одоо бор арьстай нь ингээд цэцэрлэгээс ахуулаад бор гэдгээр ингээд гоочлуулаад эхэлсэн. Тэгээд ингээд одоо сүүл нэгдүгээр ингээд ороод нэг өдөр айгүй гонигтай байна гэхээр яа гонигтай байна гэсэн чинь одоо нигер гэж дуудсан байгаа. Тэр нөгөө найзалдаг одоо охин нь тийм амар борч охин биш зүгээр л ингээд зүгээр нормал бор охин. Тэгээ би ингээд яг ингээд тэр чи одоо хэдэн жилийн зайтай гэсэн үг үү те ингээд 30 жилийн зайтай байхад яагаад ингээд ийм хിവэрэ байгаа юм бол гэдэг дээр ингээд аюу гайхаж байгаа байхгүй. Тэгээд за яг энэ бол одоо нийгэмд угаасаа байдаг л үзэгдэл гэд харж болох ч гэсэн яг би охиноо бол одоо өөрөө л хамгаалах сэтгэл зүйн өөрөө л хамгаалах юм байна. Тэрнээс бус дайлын хүүхдүүдийн хүмүүжлийг бол би контролдож ингэж чадахгүй. Тийм учраас одоо яг өөрчлөгдөөсэй гэж хүсэж байгаа. Тэрний талаар ингээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Гэхдээ нөгөө талаасаа одоо тэрийг би үргэлж тэр хүүхдийг ингээд хамгаалаад ингээд өөрийнхөө энд ингээд өөрт ингээд байлгаад байж чадахгүйгээс хойш тэр хүүхдийг тэр хүмүүс юу гэж хэлсэн ч би
миний арьс гоё, би өөрөө үцгэлэнтэй. Тэгээд бусдыг одоо жишээ нь цагаан шар бор гэдгээр нь ялгадгүй хүүхэд болгож өсгөх нь л миний үүрэг юм байна гэж бодож байгаа байхгүй. Тэгээд одоо юу гэж хэлдэг хэр за тэгэнгүүт нөгөө цагаан арьстай нь одоо бор арьс гоё гэлчүүл цагаан арьс мохолцох гэдэг тий. Тэгэнгүүт ингээд яг тийм юмыг нугасаа 2 3 настайд нь би сонсцсон. Яг тэгэхээр бүр ингээд айгуу гайхаа. Миний охин ч хустаа хүрхэн энэ бор арьс үнэхээр гоё. Одоо энэ хүмүүс чи ингээд Америкт очиод ингээд хоёлаа шиг ингээ арьстай болохгүй тэр машинд хэдэн $100 төлөөд ингээ хөвтөөд ийм бор арьстай болдгоо шүү дээ миний охин ингээ иймэрхүү юм ярьж исэн чинь хажууд нь нөгөө жижиг нэрсэн. Тэгээ би муухай юм уу гэж зогсож байгаа байхгүй. Үгүй ээ миний охин тэгж яахаагүй ингээд ингээл айгу олон талаас нь за ямар ч арьсны өнгө хамаагүй энэ дээр ингээ бүгд хүн арьсны өнгө юусоо хамаагүй байдаг юм аа. Бүгд ингээ тэр арьсны өнгө гэдэг талаар ярих биш. Тэрэн дээр ингээ фокуслох биш. Хүмүүс тэгж хэлвэл өөдөөс нь чи буруу бодож байна л гэж хэлээ. Одоо хүүхэд тэгж хэлвэл чи буруу бодож чинь чи буруу одоо заалгасан байна л гэж хэл. Тэгэл болоо. Тэгэл одоо миний хөө угаасаа л чи хөөрхөн гэдэг мэдж байгаа. Чи ямар ч арьстай байсан хөөрхөн, чи ямар ч одоо царайстай байсан хөөрхөн, угаасаа хөөрхөн төрцөн. Тэгээд ийм сайхан сэтгэлтэй ийм мундаг охин болохоор тэрэн дээр одоо ингээд эмзэглэхээс илүү ер нь ингээ хүмүүс жоохон буруу бодолтой байдаг гэдгийг одоо ойлгуулдаг аахгүй юу. Яагаад тэгэхээр ингээд айгүй олон үзэл бодолтой хүмүүс байгаа дунд зөвч байгаа, бурууч байгаа. Тэгэхээр тэр буруу үзэл бодолтой хүний үгэнд итгэх шаардлага байхгүй л гэж байгаа одоо ярьдаг. Гэхдээ яг нөгөө талаас би бол байнга л магтаж байгаа. Гэхдээ магтаал нь яг үнэн би яг таны хэлж байгаа дээр хий магтаал хүүхдэд ерөөсөө ингэж буудгүй мэн гэдгийг сэтгэл зүйн одоо ингээд нөгөө сэтгэл зүйчээсээ ч болон манай одоо хүүхдийн тэр цэцэрлэгийн багш нар сурч исэн байхгүй. Тэгэнгүүт яг нөгөө тодорхой хийсэн бүтээсэн ингээ үндэслэлтэй гэр. Тэг яагаад энэ мундаг байгаа юм. Тэг мундаг гэж хэлэх чинь ерөөсөө ямар ч ач холбогдолгүй юм байлээ шүү дээ. Тэгэнгүүт за өнөөдөр ангийнхаа хүүхдэд тусалсан болохоор чи их тусч сайн байлаа гэд одоо ингээ яг юм тодорхой хэлэхтэй. Тэгээд хөөхөн гэд ингээд өөрийг нь магтаад бус хүмүүсийг муулах биш. Одоо ингээд хүмүүс чинь нөгөө өөрийнхөө хүүхдийг магтчихгаа нөгөө хүний хүүхдийг муулж идэг одоо үгүйсгэж идэг те. Та нэг давхраатай гоё нүдтэй илгээл байвал тэнд чи одоо нөгөө давхраагүй муухай олчих гээд шүү дээ те. Тэгэхээр тэгж болохгүй болчиход байдаг. Тэгээ зүгээр л өөрийнхөө хүүхдийг яг ерөнхийдөө өөртөө итгэх итгэлийг нь бусдыг үгүйсэхгүйгээр өгөх юм байна л гэж ойлгосон. Тийм тэгж л ойлгосон. Тэгэхээр нөгөө бидэд өөртөө болвол хайртай хүмүүстэй сайхан үгийг хэлхийн хүчийг ингээд мэдээд байна те. Эргүүлээд бид нар өөртөө хайртай хүмүүсээсээ тэр сайхан үгсийг бас сонсох айгүй чухал байгаад байдаг шүү дээ. Надад болвол тэг санагддаг л да. Одоо 10 танихгүй хүн над руу чи гоё шүү гэж бичээд яг миний дэргэд байгаа хүн чи шал тэнэгшд гэл ганцхан үг хэлэх юм бол би үнэхээр тэнэг юм шиг л надад одоо тэгч санагддаг. Тэгэхээр тэр бас ингээд хамгийн одоо сэтгэл шархлуулдаг нэг хэцүү зүйл нь олон хүнд би өөрийгөө баталж харуулах нь чухал биш. Миний одоо надтай хамт байгаа тэр чухал хүмүүстэй өөрийгөө харуулах нь өөрөөр үлийн зөвшөөрөх нь чухал байгаад идэг нь бас одоо нэг юм нөгөө л нэг юм баланс жимшиг те. Гэтэл уг нь бол чамайг илүү гоё гэж боддог, үзэсгэлэнтэй гэж боддог. Бүр дэлхийн одоо хичнээн олон хүн байна гэж баг одуудаар бодвол тийм байх гад байдаг тал тэр нас жоох өвтгөөд байдаг гэх юм уу? Энэ тал дээр инжигийн бодлыг сонсъё. Өөрийгөө хайрлая. Окси. Сэтгэл санаа тавгүй. Яагаад ч мэдгүй. Хаанаас ч юм гарч ирээд хайналж арыг мэддэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүллийг минь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэргэдэн байдаг. Миний хамгийн татны найз. Тэр бол гэхдээ яг л уус бүхэн тэгдэг баха. Миний бодлоор тэгж л бодож байна. Яг одоо дэлхийн од байлаа гэд одоо ингээд ямар ч хүнд хажууд нь байгаа эхнэр юм уу нөхөр нь өөрийг нь юу гэж бодож ийн гэдг нь л ямар ч одоо гудамжинд байгаа мянган хүнээс илүү чухал угаасаа байдаг. Тэгээд бодоход бол тэр дундаа одоо яг гэр бүлтэй болсон хүмүүс хөвчлэн эхнэр нөхөртөө одоо хайрлагдах болон хүлээн зөвшөөрөх тийм хүсэлтэй байдаг тий угаасаа одоо эхнэр нөхөр гэдэг. Тэгээд цаашлаад бүр хүүхдүүдээрээ хүртэл хүлээн зөвшөөрлөх сайн ээж гэдэг хүлээн зөвшөөрлийг авахыг
хүсэж байгаа учраас зарим үйлчлэг угаасаа хийдэг гэдгээ ч гэсэн хүлээн зөвшөөрөх ёстой гэх юм уу. Одоо заримдаа хайраар хийж байгаа зүйл байгаа. Гэхдээ нөгөө талаас хүн ер нь хүлээн зөвшөөрөгдөх л хүсэлттэй тийм одоо төрөлхийн хүсэлттэй тийм хүн тэгэнгүүт нөгөө талаасаа яг хамгийн хизээш дуустгүй хүлээн зөвшөөрлийн одоо тэр хүсдэг юм бол аав ээж. Яг нөгөө үргэлж дотоод юм жоохон хүүхэд ингээ бидний дотор байж идэг. Тэгээ үргэлжил аав ээжээсээ хүлээн зөвшөөрөх хүсэл хүн болгоно ингээ байж байгаа тий. Тэгэхээр тэнд одоо нөгөө нэг юу болж ийн гэхээр одоо яг хүлээн зөвшөөрөх хүсэл тэгээ магтуулах хүсэл байгаад байгаа шүү дээ. Ингээд нэг магтаал аваад миний охин ч өстэй аваа биш дээ мундаг байна тий сайн байна гэдэг юмыг хүнээс сонсох. За эсвэл миний хань одоо ингээд айгуу сайн байлаа тий ингээд чи чадхаараа хичээгээд тэгээд энэ маань үр дүнд хөрлөө энтер гэдэг энэ ингээд юмыг сонсох хүн болгонд гоё байгаа. Тэгээд тэрнтэй адилхан зүгээр тэрийг чиний хэлснээр өгж чадах. Тэгээд тэр хүмүүсээс авахыг хүсэх хүсэл ингээд энэ хоёр нийцхийн тулд нөгөө гэр бүл маань өөрсдөө айл айл нь нэг хүнийг хэрэгтэй үед нь магтаж сурах тий хэрэгтэй үгийг нь хэлж сурах. Тэгээ нөгөө талаасаа яг тэрийга ингээд айгуу гоё хүлээж аваад нөгөө хүндээ буцааж өгөх нэг юм харилцан ингээд нэг юм circle магтаалын ингээд юм бөөрөнхий байдаг бол хүмүүс ер нь айгуу тийм аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрах юм шиг байна л та. Тэгэхээр зүгээр угаасаа л нэг хүлээн зөвшөөрөх хүсэлтэй амьтад юм чинь одоо хүн гэхээс илүү ер нь яг тийм амьтны одоо инстинкт яг одоо суур тэр нөгөө суурьндаа байдаг баг юм шиг аахгүй хүлээн зөвшөөрөх хүсэл бол тэгэнгүүт тэрийг угаасаа хизээж байхгүй болохгүй зүйл болохоор тэрийг ингээл нэгэндээ өгөөл тэгэл аваад сурчвал айгуу гоё юм ингээ сэтгэл хангалуун амьдрахын юм шиг санагдаад байдаг. Тэгээ би бол яг угаасаа л үргэлж аавынхаа одоо ээжийнхаа ингээд хүлээн зөвшөөрөлтэй цаашлаад одоо ер нь ихвчлэн аав ээжээгаа л хүлээн зөвшөөрөл болон тэр хүмүүсийн энэ миний одоо тухай юу гэж бодож байгааг хамгийн ихээр бараг чухалчл боддог баха. Тийм нэг бахархал тийм нэг тийм зүйл надад бол байна. Одоо би инжиг санддаг байхгүй юу? Би яг тэгэхэд нэг өөрөө баг ээж болсон байлуу байгаа болоогүй ч байлуу. Тэгэхэд ямар ч гэсэн манай хүүхдүүд чинь болохоор хоорондоо нэг хіднэсний зөрүүтэй шүү дээ. Манай том чинь одоо 8-тай гэхэр чинь зөрүүтэй юм байна. Тэгээд нөгөө хүүхдийн гидсний дүүрэнг гаргадаг, маргадаг гэл ингээл янз бүрийн тийм нөгөө ховор живэрийн тийм чухал хэрэгцээтэй зүйлсүүд тэр нэг юм дэлгүүртэл байдаг гэдэг. Тэгээ тэр дэлгүүрийг бүр ингээд нөгөө ээжүүдээс сонсоор байгаа ингээд үтсэн чинь тэр дэлгүүрийг манай инжээ ажилуулдаг гэсэн. Тэгэхэд инжээ өөрөө ээжч болоогүй тийм залуу эмэгтэй. Тэгсэн ирнэ бүр тийм залуугаас тийм жоохон ээж болоогүй байж хүртэл ээжүүдийн хэрэгцээг харцсан тийм одоо дэлгүүр ажилуулдаг. Тэгэл дараа нь ингээд бас нөгөө сnog гэл нөгөө frozen yogurt-ны юу ингээл бас ажилуулдаг гэл ингээл ерөөсөө зүгээр суудаггүй дандаа ингээл янз бүрийн зүйлсүүдийг үргэлж туршиж үзчихийдэг дандаа одоо нэг цэг дээр удаан зогсдоггүй дандаа ингээд дээшээ матчихийдэг авирж идэг тэгэл дараа нөгөө стилистийнхаа аюуг ингээл хувийн карьераа эхлүүлээл бас ингээл дандаа л тийм олон салбарт янз бүрийн гой гой зүйлсүүдийг хийжсэн. Тэгээ энийг одоо хийх тэр амбиц ч байдаг юм уу те тэр зүйлийн үндэс нь одоо нөгөө би мундаг охин, би ийм сайн охин, би ийм зүйлийг бүтээчлээ аав ээж намайг хараарай гэдэг тэр бахархлыг хүртэх гэсэн одоо тэр хүлээмж зөвшөөрөл бас цаана байсан гэж ойлгож болох уу? Миний бодлоор яг одоо яг чин сэтгэлээсээ те ингээд яг хүн өөрөө өөртөө үнэн байгаад яг ингээд үзвэл үнэхээр л тийм л байдаг. Ихвчлэн ер нь тэгэл аав ээжтэй хүлээн зөвшөөрөгдөд би ингээд мундаг байгаа. За одоо яг ингээд жоох охин байгаа л энийг ингээ хийчлээ штэ мундаг байгааз би одоо ингээд өөрийнхөө эхний байрыг авчлаа штэ хаартаа гэх ингээд ер нь яг үнэндээ тийм жоохон хүүхдийн юм байдаг юм шиг санагддаг байхгүй яг л хүн болон дотор ингээд магтуулчих гал те тэгэхдээ тэр нэг хвчлэн яг л өөртөө ачаал бүгдэлтэй одоо гол юм утга учиртай хүнээсээ штэ те тэгээ ер нь яг тийм бах би бол яг тэгжэл бодож бас үзчихсэн ингээд яг энэ болгоны юм зогсолтгүй ингээд урагшлал ингээд ямар ч юм нөгөө талаасаа яг нэг талаасаа харахад мундаг байж магадгүй нөгөө талаасаа харуул бас хитрхи юм нөгөө нэг өөрийнхөө эрүүл мэнд ч юм уу те өөрийнхөө сэтгэл зүйг ингээд хаян барин байж тэр юм руу зүтгэж байгаа бас нэг тийм үндэс нь өөрөө тийм эрүүл биш ч байж магадгүй. Ер нь бол яг тэр бол ингээд яаж харах вэ гэдэг өнцгөөс л шалтгаалж байгаа. Яг хүмүүс мундаг гэж хараад хүчтэй гэж харж байгаа хүний цаана ер нь хүчтэй
мундаг байхын тулд хүн заавал сэтгэл зүйн асуудалтай байж тийм байдаг гэдгийг би ойлгосон л та. Сэтгэл зүйн асуудалтай буюу ямар нэгэн байдлаар хүн гэмтэлтэй одоо trauma тэгээд ингээд хин нэгэнд хүлээн зөвшөөрөлтөөр батлагдах гэсэн хүсэл өндөртэй тэгээд ингээд цаашлаад ингээд энэ зүйлсийг хийх хөшүүрэг заавал байх хэрэгтэй байдаг. Тэр нь одоо ингээд бараг л бүх л одоо мундаг улс төрчид цаашлаа бизнесмэнүүд те мундаг одоо топ лидерүүд бүгд цаанаа маш их юм травматай хүмүүс байдаг. Тэгээ энийг яг нэг буруу гэж хэлж байгаа юм биш. Энэ дээр одоо ингээд юу гэх зөв хөшүүрэгч гэж бас байж болох бах. Тэгэхээр яг миний хувьд хөшүүрэг юу байсан гэхээр нөгөө багада одоо аваас авч чадаагүй хүлээн зөвшөөрлийг одоо авах тэр одоо хүлээн зөвшөөрөл. Тэгээ тэнгүү тэр хөшүүрэгнээс болоод ингээд явсан байх. Гэхдээ одоо тэр нь нэг тийм амарч бурууч юм уу эсвэл тийм ховорч зүйл гэж бодохгүй хүн болгонд баг байдаг зүйл байх. Тэгээд явж одоо тэрийг ингээд ойлгонгуудаа одоо тэрний төлөө биш арай өөрөөр яаж одоо яг нөгөө өөрийнхөө дотоод хүсэл сонирхолтой нийцүүлж ингээд яг инжээгийн хүсэж байгаа зүйлийг инжээгийн хүссэн амьдралаар яг одоо тэрийг бүтээж эхэлж байгаа буюу ингээд бүтээж байгаа. Гэхдээ өмнөх нь миний хүссэн зүйл биш байсан гэсэн үг биш ч гэсэн арай илүү ийм дотроосоо өөр ундарч гарч байгаа хүслүүдийг сонсдог болж эхэлж байгаа юм шиг байна. Тэгэхээр тиймэрхүү зүйлс дээр яг л нэг ийм зүйл ард нь явдсан байна да гэж би бол ойлгосон. Сая бас ингээд айгүй олон фактууд дурдагдлаа шүү дээ. Амжилттай хүмүүс бол нөгөө травмагаа ч юм уу шархаа зөв одоо өөрийнхөө амьдралд зөв тусгаснаар амжилтынхын түлхүүр гişгүүрийнх нь чухал одоо үнс суурь бас болоод байгаа зүйл байна гэдэгт энэ тал дээр та ярил. Тийм, ер нь бол яг уялдаатай л да. Тэгэхээр траума гэхэр хүн болгон сөрөг юм шиг ойлгодог. Энэ бол хөдөлгөгч хүч давуу талтай байдаг. Тэгэхээр яг саяны одоо ярьсан кейстэй магадгүй нөгөө хүлээн зөвшөөрөгдөх гэсэн энэ хүүхэд насны тий магадгүй одоо чиний хамгийн сүүл санаж байгаагаар ингээд нэг тэр одоо гой зураг харуулах гад ч юм уу тий гой хийснээ харуулах гал ингээд нэг урам авах гал магтаал сонсох гал нэг тийм сэтгэлд ойр тийм жишээ кейс байгаа юу одоо ярихыг хүсэж байвал тий. Бага. Яг одоо тэн дээр бүр амар тод сандаг одоо зүйл маань бол би нөгөө айгүй их одоо нэгдүгээр ангиас ахуулаад их сургуулаа төгсөх хүртэл ингээд дандаа юм онц сурлагтан байсан. Ингээд шилдэг сурагч ингээд дандаа ингээд төгсдөг. Тэгэнгүүт тэр донд ингээд анхны тэр нөгөө би стал хизээч би авч болохгүй юм байна гэдэг юм надад хизээ суусан гэхээр би яг нэг 80 үгүй 90 яваад ороод ирсэн чинь манай аав наач 89 бигээс ямар ялгаатай юм гэж хэлээд тэгээ би ингээд гэж бодож санагддаг байхгүй. 90 ч юм уу юм бах та гэтээ. Тэгээ ингээд тэрнээс хойш би ингээд дандаа ингээд арай давуулан биелүүлэх тийм ингээд хүсэлтэй ингээд болоод тэгэл айгүй их тийм дандаа ер нь ангийн онцорлогтон байх хүсэлтэй тий тэрийг ч гэсэн биелүүлдэг нэг тийм одоо overachiever буюу ингээд хит давуулан биелүүлэгч болж ер нь баг хувирсан баха тийм санаж байна. Тэр яг одоо үйл явдал болоход хэдэн настай байсан бэ? Тэр бол нэг бодвол 2 дугаар анги ч юм уу байсан болов тий 8 өстэй гэсэн үг тий. Тийм да 8 та тий. Тэгэхээр одоо инжээгийн сэтгэлийн нэг мухарттай тэр 8 та охин одоо хэрнээ оршиж байгаа гэсэн үг байхгүй юу тий. Тэгээд тэр охин одоо бидний нөгөө хомсрогуд байдаг учраас бидний ингээд тасанд хүрсэн ч гэсэн зан үйл, харилцаа, шийдвэр, ажил, амьдрал, сонголт бүх зүйлд ухамсаргүйгээр нөлөөлөд яваад байдаг. Тэгэхээр тэр охиныг бид нөгөө эдгэх, ангаах, ил гаргах, чөлөөлж явуулах юм процесс их чухал байдаг. Тэгэхээр энийг бид заавал сэтгэл зүйчлэлтгүйгээр өөрсдөө бас ажиллаад хийх боломжтой байдаг. Тэгэхээр магадгүй те нэг жижигхэн техник зааж өгөхөд ингээл хөрхөн бяцлаглалын төвшөнд ороод тэр охиныхоо зургийг хараад те тэр охинтойгоо ярилцаад чи чадсан, сайн байна, хангалттай байна гэд тэр одоо нөгөө хүлээлтийг, гомдлыг тайлах ч юм уу те магадгүй тэр үед одоо аавыгаа юу гэж хэлээсэй гэж хүсэж исэн бэ? Миний бодлоор бол яг нөгөө магтуулахыг л хүсчихсэн. Нөгөө онц авсан юм чинь би ч өөрөө онц авсан гэж бодоод ороод ирж байгаа юм чинь тий. Тэр чинь онцтой ер нь бол тий ирээ чинь. Тэгээд ингээд бодоод ороод ирэхэд мундаг байж тий минийхэн онц авсан байж тий гэж хэлүүлэл тийм тэр л яг гоё байсан баг та. Яг одоо тэр үйлдэлийг дотроо төсөөлж хийх хэрэгтэй гэсэн байхгүй юу тий. Төсөөлөөд аав маань миний тэмдрийг хараад чамаар бахархаж जैन, сайн байна, амжилттай байна гэд тэр нөгөө хийгээсээ натаа ингэж харьцаасаа гэсэн хүлээл тэр гомдол тэр таагүй мэдрэмж тэр 9 8 настай охины тэр дотоод хүүхэд тий одоо хэрнээ оршоод байгаа учраас бүр нэг ингэж
хүн болгонд сайн байна гэсэн юм төгс төгөлдөр тэмүүлэх чи өөрөө эргээд бас ингээ намайг ядраах ч юм уу тухгүй туулах тий хэцүү байдаг. Тийм учраас чи ийм ч байсан болно гэх юм хүлээн зөвшөөрөл ч юм уу яг тэр хүүхдтэйгээ ажиллахын тулд саяны хэлсэн кейсээр хүлээж исэн тэр мэдрэмж одоо хэрнээ хэвээрээ байдаг байхгүй тий. Тэгэхээр яг аавтайгаа ингээ гоё уулздаг тэр зураг 8 настай үеийн зураг хараад тий чи чадсан чи өндөрлөх төрлөө гэд тийм одоо бяцхан тийм хөөрхөн өөртөөгөө ажиллаад өгөхөд тэр үеийн одоо гомдол ингээд чөлөөлөгдөөд тэр хүүхэд нэгсэндээ эдгэрэл явагддаг гэсэн. Тэгээд хүний сэтгэл зүйч их сонирхолтой байгаас тий ерөөхдөө ингээд хүүхэд насны дурсамж ч юм уу янз бүрийн ингээд амьдралын чухал процессууд ерөөхдөө л бид нэр ингээд ухамсаргүй байдлаар ингээд амьдралд маань хасан туршдаа нөлөөлөд идэг учраас хүүхэд насны тэр амьдралын туршлага маш чухал. Тэрнтэй бас ажиллаж өгөх нь чухал. Хүүхдийнхээ хүмүүжүүлэлт анхаарах нь чухал. Одоо би сая ярианаас чинь сонсгоод өөрчлө охин маань бор гэж ярьж байна тий. Тэр энэ дээр ч гэсэн жижигхэн зөвлөмжчүүд надад бас яг ийм кейс тохиолдож байсан. Манай охин бас бор. Тэгэхээр бор гэдэг үгийг сонсоход өөрөө таагүй мэдрэмж авахгүй байхаас сурах хэрэгтэй гэсэн байхгүй юу тий. Тэр үгийг би одоо жишээ нь охиндоо миний охин ямар гоё цэвэрхэн бор ашигтай гэж гээд нөгөө тэрийг тасгалжуулдаг тий. Хүүхэд бор гэхэд би цэвэрхэн гоё ярьстай гэсэн ийм ойлголт юм шиг програм суулгах нь шүү дээ нэгсэндээ тий. Тэгэнгүүт яах нь хүүхдүүд бор гэвэл бити тоогоорой бор гэл нөгөө акцент өгөөл байх тусам имзэглэж хүлээж авах энэ нэг тийм одоо сонин онцгүй юм болчлоо шүү бор арьстай чинь ч гэдэг юм уу тий. Тэгэхээр бас биднээс гадна нөгөө хамаатан садан ах トゥ найз нөхдүүд хүүхдийг бас ингээд санамсаргүй байдлаар сэтгэл зүг их гэмтээчдэг. Өө их чинь нэстэ хамаг нүд өмсгийг авчиж дүүнэстэ царай муутай юм байна штэ ч гэдэг юм уу тий. Тэгэхээр ингээ ухамсаргүй хүүхд чинь би царай муутай юм байна ч гэдэг юм уу. Тэр үг ингээ имзэглээд одоо ингээ тэр хүүхдийн тархинд нэг гэсэндээ компьютероор бол тий ингээ програм болоод бичигдчихэд гэсэн. Тэгэл насанд хүрсэн хойно би царай муутай их ч өстэй хөөрхөн гал нэг жоохон нэг юм уу харьцуулсан ч юм уу тий ингээ өөртөө ихтгэлгүй байх, өөрийн үнэлгээ доогуур байхад ингээ нөлөөлөд идэг. Тэгэхээр бидний одоо тэр хүүхэд насны туршлага насанд хүрсэн ч нөлөөлж байна. Одоо бид нар ингээ бүгд ээж аав болцсон тий хүүхдтэйгээ яаж зөв харьцах уу гэдэг дээр маш их цаг хугацаа, маш их юм мэдлэг мэдээллийг авах нь бол зайлшгүй шаардлагатай цаг ирсэн байна тий. Энд чинь л одоо сэтгэл зүйд нь л бид нар цаг зав гаргаж яана гэдэг чинь хүүхдийн ирээдүйд хийж байгаа маш том хөрөнгө оруулалт. Тэгэхээр саяны бас нөгөө нэг өнцг нь юу вэ гэхээр энэ траума болгон өөрөө сул талтаач давуу талтай байдаг. Хөдөлгөгч хүч болж идэг. Энийний давуу талыг бид нар одоо магадгүй те ямар нөхцөлд би энийг ингэж эерэг болгож ашиглах боломжтой вэ? Яг ийм нөхцөл байдал тулаад ирэнгүүт энийг мэдэх нь амар чухал байхгүй юу? Энээс болсон байна гэж мэдсэн учраас яаж ажиллаж болох вэ? Энийг яаж зөвөр ашиглаж болох вэ гэдгийг ингээд бичээд ажилтдаг. Би төгс төгөлдөр тэмүүлж байна. Би гүйцэтгэл заавал ийм 100% байх хэрэгтэй. Энийг би ямар нөхцөл зөвөр ашиглаж болох вэ? Мэдээж ажлын талбар дээрээ би ингээ ашиглачи, амьдрал дээрээ ингээ ашиглачи ч гэдэг юм уу ингээд ерөөхдөө зөв тийш нь бас чиглүүлэх боломжтой байдаг тийм. Сая бол ингээд нөгөө цэвэрхэн гоё бор арьстай гэж хэлэх. Нөгөөх нь болохоор хүмүүс бор гэсэн ч битээ тоогоор гэдэг. Уг нь бол яг л ижлэх нэг зүйлээс хамгаалаад байгаа хэрнээ нөгөө үгийн сонголт бас аягүй чухал агаад байна тий. Бор гингууд гоё гэдэг ойлголтыг хамгийн түрүүнд төрүүлэх нь бор гэвэл бити тоогоороо гэдэгтэй гээд шал ондоо буугаад байна те хүнд хүүхдэд тэр энийг бас айгуу сайн бодолцох хэрэгтэй юм биш үү? Би бас сая л анзаарлаа нэрээ юмнаас хамгаалж ин сэргийлж ин гэхээр бид нар айгуу тийм анхааруулах хөнгө аястай яриад идэх те. Одоо сая бас ярьж хахад ингээд нөгөө аавын шаардлагад хүрэх гэж хичээсэн хичээлт нь өнөөдрийн одоо эмжийг тодорхой хэмжээгээр бүтээсэн те энэ одоо өнөөдрийн амжилтанд хүргэсэн давуу тал нь бол энэ байгаа даа. Нөгөө талдаа сул тал нь юу байна? Ядарч байсан уу? Залхаж байсан уу? Стресстэж байсан уу? Өөртөө хит хатуу хандж байгаагаа мэдэрч байсан уу ч гэдэг юм уу? Дотоод тэнцвэрийн их ундраг, тайгын сувд. Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб унтны зориулалтын ус бий. Хэдий эмч үүний ердөө нэгээс бага хувийг уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайга Хангаан нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдхан дэс чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн ардыг бий болгодог. Байгаль ихийн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайгын сувд дотоод тэнцвэрийн их ундраг. Тэр бол баг тийм яг нөгөө одоо л эрэг талыг нь харах тийм сэтгэл зүйн чадвар болон мэдлэгтэй болсон хойноо миний ярьж байгаа зүйл болохоос биш.
Өмнө нь бол одоо бодоход сөрөг тал нь ер нь яг үнэндээ үр дүнгийн хувьд бол илүү гэж би бодож байна. Яг тэр сэтгэл зүйн одоо энэ trauma яг хав эрэг талаас нь ингээд харж сурна гэдэг мэдээж сайн. Тэгээ нөгөө талаасаа ингээд энийг тэгэх чадвар одоо энэ чинь хүний нэг юм скил байгаа байхгүй тий, хүн юм чадвар суугаад мэдлэг сууж байгаад ингээд ойлгодог зүйл. Тэгэнгүүт тэр дунд ер нь тэрийг мэдгүй хүмүүс нь илүү л олон байх л гэж бодож чинь. Тэгэнгүүт одоо ингээд trauma-ны яг сөрөг үр дагавар бол бүр маш их. Тийм учраас би одоо хүүхдтэй айл болох өөрийнхөө чадхаар ингээд trauma баг өгөх гэж өгөхгүй одоо байна гэж бол угаасаа ер нь боломжгүй зүйл л тий. Тэгэнгүүт баг өгөх гэж хичээдэг. Тэгээд тэр дундаас одоо сөрөг үр дагавар гэвэл яг ингээд маш их юм сэтгэл гутралд би одоо сэтгэл гутралтай айгүй олон жил явсан байхгүй. Тэгэнгүүт сэтгэл гутралд орж байсан цаашлаад ийм жоохон хит их нөгөө нэг зүйлийг амжуулах гад anxiety буюу сэтгэл түгшилтэй байсан. За тэгэл цаашлаад өөрийгөө голох мэдрэмж ихтэй хүүхэд байсан. Одоо хүүхэд насаа бодвол тэнгуут өөрийгөө голох мэдрэмж ихтэй хүүхэд нэг хоёр тал руу явд юм шиг санагдсан надаа. Өөрийгөө голох мэдрэмж ихтэй бол нэг бол бүр ингээд тэрийг давуулан биелүүлэгч болно. Үгүй бол жинхнээсээ өөртөө маш ихтгэлгүй. Одоо ингээд дутуугийн мэдрэмжээсээ болоод бүр ингээд нөгөө тийшээгээ явцсан тий. Ингээд бүр ингээд өөртөө итгэлгүй тийм ингээд суур байхгүй хүн болоод ингээд өсчдөг. Нөгөөх нь болохоор хиймлэр өөртөө итгэлийг үүсгэдэг. Яг тэгэхээр анхнаасаа суугаагүй суур өөртөө итгэлийг өөртөө хиймлэр үүсгэсэн гэсэн үг. Одоо ингээд би гоё, би хинээс чинийч доор орохгүй, би мундаг. Би ямар ч тохиолдолд гадаад үзмжээрээ хинэж доор орохгүй, одоо чадвараараа хинэж доор орохгүй юм болно гэдэг тэр юм зориг тавьж одоо тэр амьдралыг ингээд туулж явж байгаа байхгүй. Тэгэнгүүт тиймэрхүү зүйлсээс болоод сөрөг үр дагавар маш их байдаг учраас би тэгээ тэрийг өөрөө биеэрээ мэдэх учраас яаж хүүхдийг ингээд өөрөөр нь тааваар нь өөрийнх нь сонголтыг хүндлээд тэгсэн мөртлөө ингээд шууд ингээд сонголтуудыг нь удирдах биш зүгээр залж чиглүүлэх байдлаар тусалж явах вэ гэдэг одоо энэ миний хамгийн одоо том бараг л амьдралын хамгийн том чаленж гэх юм уу. Би тэрийг ингээд яаж зөв хийх үү гэдэг дээр хамгийн их анхаардаг зүйл маань байхгүй юу. Тэн дээр ингээд за хүүхдээ бас ингээд өөрийнхөө амс одоо ингээд өөрийнхөө одоо ингээд experience буюу ингээд туршлага дээр байсан тэр травмаг тэр хүүхдэд яаж өгөхгүй авах вэ гэдэг юмн дээр анхаарч байгаа. Гэхдээ тэгээд хит анхаараж жагаад хүүхдийг хит хамгаалаад тэгээ ингээд ямар чадваргүй хүүхд бол ажилгүй болгоо гэж тий. Тэгэхээр энэний балансыг олох гэдэг бол ер нь маш их юм сэтгэл зүйн мэдлэг шаардсан зүйл болчиход байгаа. Тэнгүүд сэтгэл зүйн мэдлэг ер нь маш их чухал юм байна л гэж би ойлгож байна. За тэгээд Soul Lab маань үргэлжилж байна. Бидний ширээн дээр юм гоёмсог, ягаан савтай, цэнхэр савтай ийм уснууд байгаа үзэгч маань анзаарч байгаах. Манай Soul Lab-ийн энэ удаагийн дугаарын ивент тэгчээр дотоод тэнцвэрийн их ундрах, тайгын сувд ус хамтран ажиллаж байгаа. Тэгээд энэ ус болохоор ямар учиртай вэ гэхээр сая нөгөө Water Expo 2025 гэж болсон юм байна. Тэгээд тэр экспод одоо нийт 65 брэндтэй өрсөлдөөд мөнгө медаль хүртсэн юм байна. Тэгээд нөгөө эрдсийн найрлага, амт, орц одоо тэр югаараа шалгараад ингээд мөнгө медаль хүртсэн Vitavitin гаргаж байгаа юм шинэ ус манай энэ удаагийн дугаартай хамтран ажиллаж байгаа. Тэгээд усууж амны цангаагаа тайлж шингэнэ хүрээ. За тэгээд яриагаа үргэлжлүүлэхэд одоо нөгөө бид хэд чинь яг одоо бүгд л авсан нэг юм томч бай, жижигч бай, шарахтай тэгэл ерөөсө боддог зүйл нь яг адилхан хүүхдтэй л энийг одоо яаж арай баг өгөх үү? Өгөхгүй байх гэж бол байхгүй юм байна гэдгийг одоо бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа тий. Яаж баг өгөх үү гэд. Гэтэ эргээд нөгөө нэг бид нар гэхдээ одоо хүүхдээ айгуу чухалчлаад байдаг ч гэсэн бид нар ч гэсэндээ одоо дахиад лав 30 жил амьдрын тий. Үргэлжлүүлээд бидний амьдрал үргэлжилж байгаа. Зарим нэг хүний хувьд бол бидний амьдрал одоо л эхэлж байгаа энэ төр байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг юу гэх тийм одоо энэ нэг юм шаргуу байдаг одоо ингээд юмыг давуулан биелүүлж ийж өөрийнхөө хувьд хийсэн бүтээсэн болгож тэр нэг амжилтын амтыг амталдаг мэдэрдэг тэрнээс кайф авдаг одоо төрлийн хүмүүс байгаа даа шүү дээ. Гэтэл тэр маань өөрөө ингээд бусад зүйлд шаардлага ингээ өндөртэй байдаг учраас хүмүүс ч гэсэндээ тэр шаардлагыг
айгу өндөр зурж өгдөг юм шиг санагдаад идэг аахгүй. Тэгээ тэр шаардлагад хүн хүрч чадахгүй болвол буцаад айгу их урам хугардаг. Тэрнээс өөртөө буцаад айгу ингээд нэг юм итгэл ингээд тэр үнд ингээ алддаг. Гэтэл нэг тийм итгээд байх ч албатай биш. Тэр хүн яг итгэж гээгүй байгаад байдаг. Гэтэл яг үндэ өөртөө нэг тийм автоматар яад ч юм тэр хүнд нэг зураастаа тэр зураасан дээр ирж чадна гэдэг тийм итгэл өгсөн байдаг. Гэтэл тэр маань чадахгүй болонгод урам угарчдаг ч юм уу. Тэгээд өмнөөс нь өөрөө орж бүх зүйлийг хийж ийж бас л нөгөө нэг хийсэн гэсэн яг энэ зүйл ингээд дан болчлоо гэдэг тэр нэг мэдрэмжээ аваад идэг юм шиг санагдав. Би бас яг нэг тиймэрхүү төрлийн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг энэ дадлаа ч юм уу энэ зүйлээ заримдаа надад өөрчлөх ёстой юм шиг санагдаад өөрчлөхгүй бол би өөрөө айгүйх одоо тэрнээс болж айгүйх стресстэй юм шиг санагдаад идэгин. Инжээгийн хувьд яг энэ арга барил ямар хөө байдаг вэ? Ер нь иймэрхүү зүйл тохиолддог уу? Миний хувьд бол баг наа чин өдөр болгон тохиолдно. Тийм үү? Угаасаа л миний нэг хэсэг болцсон зүйл шиг гэх юм уу? Угаасаа нөгөө өөрөө өөртөө өндөр шаардлага тавьдаг хүн чинь бусдад өндөр шаардлага тавьдаг байдаг юм бэлээ шүү дээ. Угаасаа л ойлгомжтой. Тэгэл өөртөө өндөр шаардлага тавьж гэдэг бол хүүхдтэй ч өндөр шаардлага тавина, нөхөртэй ч өндөр шаардлага тавина, бараг худалч хүнд аав ээжтэй ч өндөр шаардлага тавина. Ер нь бол айгүй тийм өндөр шаардлагатай хүн гэдэг бол хаанч бол хаана л өндөр шаардлага тавина л гэсэн үг. Тэгэнгүүт тэрний цаана яг хөө миний бодлоор ийм контролдох хэрэгцээ байдаг юм байл л дээ. Айгүй их юм контролдох хүсэл гэсэн үг. Ер нь яа тэгэхээр нөгөө өөрийгөө ингээ бүх юмыг контролн доороо байлгадаг хүн чинь бусд хүмүүсийг ч гэсэн тийм байгаасаа гэж хүснэ. А тэр нь тэгээд одоо тийм муу талаасаа гэхээс илүү юм болгоныг одоо юм гинт төсөөлөөгүй байсан нөхцөл байдал үүсэх үедээ тий одоо ингээ үр дүн нь ингээ мэдэгдэхгүй нөхцөл байдал үүсчих үедээ гэдгээс л айгаад байгаа шүү дээ. Тэгэл ингээл бүх юмыг тэгчих үедээ чинтан байх тий чи ингээд хоцорлоо шүү дээ гэж хүүхд мөхтэй тий ингээл айгу өглөө босоод өг одоо ингээ хоцорлоо гэл тэр ингээл хүүхэд хоцроод үсэх эрхийг нь олгох хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Алдаад үсэх эрхийг нь олгох хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээ өмнөөс нь алдчих үедээ гэж хамаг ямыг ингэж хийж өгсөөр байгаад тэгээд ингээ алдах болон тэр цаашлаад хүүхэд чинь ингээ суралцах юмаа сурч чадахгүй ч юм уу. Тэгэл ингээл яг хүн болгонд айгүй юм тустай байхыг хичээж байгаа хүн боловч яг үнэндээ бас өөртөө болон бусдад айгүй юм ядраадаг тийм төрлийн хүн юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Одоо ингээд тиймэрхүү төрлийн ингээ хүмүүс тий ингээд тэгэнгүүт би одоо жишээ нь байна би тэгэнгүүт тиймэрхүү юм дээр одоо би яаж ажилтдаг болсон гэхээр хүн өөртөө алдах эрх нэгдүгээрт олгодог байх гэж хичээж байгаа. Одоо ингээд би алдаж болно. Би нэг өдөр нусаа хазартаа наагаад сайхан ингээд гэр ховцтой гадуур ингээд ар цагаа явж болно. Тэгээд би зүгээр зарим нэг юм прожект эхлүүлэх тэрэн дээр ингээд тэр нь фейлдэж болно. Одоо нэг ийм зүйлсд ингээд сэтгэл зүйгээ бэлдэж одоо ингээд сурч одоо алдааг хүлээн зөвшөөрч сурах гэж хичээж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө талаасаа хүүхдээ ч гэсэн алдаж болох юм байна. Хүмүүс ч гэсэн өөрт нь алдах эрхийг өгөх ёстой юм байна гэдэг одоо ийм сэтгэл зүйгээр юмд ханддаг болох гэж одоо би тэгэхээр болцсон гэж бол 100% хэлж чадахгүй. Гэхдээ хичээдэг болсон. Тэгэж айгүй их одоо арай юм амар амгалан байдлаар юмд ханддаг болж эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт өмнө нь болохоор ингээ байнгын нэг юм цагт баригдал одоо ингээ нэг юм дэлбэрч нэг тик гэдэг ингээ тий. За өнөөдөр яах вэ? За одоо энийг ингээ хичээд тий тэр тийшээ яваад ингээ за оройчин болохоор ингээ бүх юм бэлдэж тавьснаа өглөө 6 хагас гэж босноо ингээ яг нэг тийм бүр ингээ амар юм темпэн дотор ингээ амьдэрдэг байсан байгаа. Тэгээ одоо бол ингээ аль болох бүх юмыг хийж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд бүх юмыг амжуулж чадахгүй бүх юмыг амжуулангаа эрүүл сэтгэл зүйтэй байх боломжгүй гэдгийг ингээд одоо хүлээн зөвшөөрч байгаа байхгүй. Тэгэнгүүт эрүүл сэтгэл зүйтэй байх надад илүү үн цэнтэй болоод ирэнгүүт юуг би золиослох вэ юуг би одоо нөгөө буулт хийгээд зарим юмыг хайж сурах вэ гэдгийг одоо ингээд сурч эхэлж байгаа. Тэгэнгүүт зарим юмд үнэхээр айгүй гоё юм санал байсан ч гэсэн үгүй гэж хэл сурч эхэлж байгаа. Одоо жишээ нь ингээд үнэхээр би их тэрийг хиймээр байсан ч гэсэн ямар ч нөхцөлөд миний ийм амар амгалан амьдралын темпийг ингээд эвдэж байгаа бол хитрхи их амар ядрахаар бол заавчлаараа үгүй гэд ингээд тэрийг алдаж одоо заримдаа нөгөө талаасаа нөгөө юу яаж сурна гэдэг байгаа шүү дээ. Хүмүүс болохоор FOMO гэдэг одоо fear of missing out гэж байгаа. Тэ ингээд юмнаас хоцрох айдас тэ. Тэгэнгүүт нөгөө талаасаа юмнаас хоцрохдоо
өглөө дуртай болж одоо ингээд юмнаас хоцорч сурж байгаа байхгүй тий ингээд заримдаа ингээд зарим юмнаас би хоцорч болно тий. Тэгээд ингээд тэр нь бас зүгээр гэдэг тийм юмар ингээд сэтгэл зүгээд дасгалжуулж тэгжил ер нь тэрийг ингээд арай тайвшруулах юм байна л гэж би бодсон. Яг сэтгэл зүйчийн маань хувьд одоо иймэрхүү ижил төрлийн одоо өндөр шаардлагатай одоо олон таск төлөвлөж тэрийгээ ингээд нөгөө чеклистээ ингэж зураад орой унтахынхаа бүгдийг бүтэн болгож иж санаа намраад унтдаг те. Баян тэгж одоо тийм яруу амьдралын юм маягтай тийм хүмүүс одоо удаан үнтэй хамт байхад хүртэл заримдаа одоо хэцүү санагддаг болчдөг гэх юм уу. Удаан ярьдаг хүнтэй энэ төр ингээд хамт байхлаар хүртэл ингээд өмнөөс нь яарад идэг юм шиг те. Тийм энэ төр болчдөг. Тэгээд яг тийм хүмүүс яг нөгөө түрүүний одоо инжээ маань бол өөрөө удаан хугацаанд сэтгэл зүйчдэр явж байгаа учраас өөрийгөө яаж дасгалжуулах арга барилаа олчихсон. Ингээд энийгээ хийгээд явж байгаа юм байна. Үдж байгаа хүмүүс энгийн одоо тийм дасгалууд ч юм уу зөвлөгөө өгвөл би яг энийг яг одоо насны онцлогоос ч юм уу нийгмийн онцлогоос шалтгаалаад ер нь одоо нэг юм түгээмэл юм асуудал байгаад байна гэж хараад байгаа. Энэ нь одоо магадгүй миний таамаглалаар нөгөө нийгмийн онцлог одоо нөгөө бидний эцэг эхүүд чинь социализмын одоо нийгмийн төлөө зүтгэдэг ингээд шаргуу хөдөлмөрлөдөг ерөөсөө хүүхэд биш хөдөлмөр гэдэг. Тэгэхэд бид нар өөрснөө яг тийм нөгөө эцэг хэр хүмүүжсэн учраас зүгээр суух нь өөрөө амар тухгүй. Тэгээ байнгын ингэж одоо ажиллах хэвээр. Ажиллах нь ч гэсэн өөрөө одоо тэр нөгөө амар өндөр хүлээлтийн төлөө тэмцээл стресс түлээл зүгээр суусан ч тухтай байх биш мэдрэмжийг аваад ажиллаад ирэхээр сэтгэл төрхгүй стресстэй ч гэдэг юм уу. Нэг ийм үе байгаад ингэж хараад байгаа одоо нэг одоо социализмын үеийн ээж аав маань тий одоо бид нэр одоо ээж аав болчиход байна тийм үү. Тэгвэл бидний дараах үе болохоор бүх юм бэлэн стресстэй шаардлагагүй тэмцэлдэг шаардлагагүй учраас бид нэр өөрөө яг тийм одоо нөгөө хүүхэд насныхаа одоо амьдралын дадлаараа бүр ингээд тэмцэл донд амьдарсаар агаад ингээд өөрийгөө бүр ингээд амраачдахгүй тий аяга угаахгүйсэн чинь ингээд тохгүй мэдрэмж төрөөл босоод угаачвал нэг амарч юм шиг тий. Гэтэл яс юмн дээр одоо та ээж болсон аяга угаахгүйсэн чинь таныг загнахгүй л ахгүй. Тэгэхээр ерөөсөө бидний нэг юм одоо дадал болсон одоо нэг бид нар суудсан юм одоо мэдрэмжийн үе хооронд бидний насны одоо бүхэл хүмүүст байгаа ер нь бол нийтлэг. Тэгэхээр бид нар өөрийнхөө чөлөөлөх одоо өөрийнхөө сэтгэл зүйтэй юм ажиллах шаардлагатай. Яг саяны хэлсэн шиг тэр хийх ёстой гэсэн толгоондоо ингээл бүр амар олон зарчим шаардлага хариуцлагуудын мэдрэмжүүдийг заримдаа ингэж багаар ингэж хайж аяга угаахгүй л тайван биш гэдэг бол нэг өдөр хүчээр угаахгүй амар ингээд тасгалжуулна гэсэн үг байна шүү дээ тий. Хүүхдээ чи ийм л байх ёстой гэсэн бол энийг хийчихээсэй гэж хүлээлттэй байсан бол нэг өдөр тий бүр хүчээр өөртөө тэмцээ би өөртөө тэгдэг тий. Миний хөө хиймээргүй байл хай гээл дотор бол хийчихээсэй гэж игээд байгаа юмнасаа тий. Тэр болохоор хиймээргүй байл орхи унт гэж хүчээр ингээд өөртөөгөө болон одоо энэ нэг дүртэйгээ тэмцэлдэж хүүхдээ ингээд бас буцаагаал нэг юм хэлбэр заагварт оруулах гал чи ингээд дамжаал. Гэтэл одооны хүүхдүүд чинь өөр ертөнцтэй нийгмийн хөгжлөө дагаад өөрөөр сэтгэж जैन тийм одоо юу гэнэ бэлэн ертөнц тийм ээ. Гэтэл тэр хүүхдийн хөгжил одоо нэг анх удаа амьдарч ийн гэдэг шиг өөрийнх нь таавар бид нар шиг ингээл нэг юм тэмцэгч биш гой жаргалтай бүсгүй амьдраасаа тийм ингээл угаач харчаалаа яшаа ингээд зуралдах ажлын төлөө карьер хөөх биш гой хатагтай дүрээр амьдраасаа гэж ээж болгон хүсэж जैन тийм. Тэгэхээр ерөөсөө бид нар өөрснөө хүүхдэд тавиад байгаа шаардлага дээр ингээд бид нар бол өөрчлөлтөд хэцүү юм билээ ер нь бол мэрэгжлийн хүн ч гэсэн тий. Тэгэхээр өөрсөнтэйгөө тэмцэлчид тэр хүүхдэд тэрийг халдаахгүй үед дамжуулахын тулд таслан зогсоохын тулд бүр зориудаар ингээд зарим нэг дүрм журмыг мөрдүүлэхгүй байлгах ч юм уу тий. Зориудаар хиймэргүй бол хай одоо хамтаа гараач гэдэг юм уу нэг ийм өөрөө ч гэсэн ингээд гэрээ заримдаа хөглөрөө тэрнээсээ сэтгэл зовох биш тий. Таата мэдрэмж авч сурах ч гэдэг юм уу хаяад гар нэг бол тий. Гэх мэтчлээ ер нь ингээд өөртөө ажилласнараа бид нар бас хүүхдтэй хүртэл яг одоо энэ хүүхэд бол нөгөө нэг тийм төгс ээжийг хүсэхгүй шүү. Жаргалтай ээжийг л хүснэ тий. Тийм учраас бид нар өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллаад ирэхэд хүүхэд хүссэн хүсээгүй биднээс үлгэр дураал аавна. Хүүхдээ заавал нэг тийм сүртэй ингээл дүрм журм бодоол ингээд ажиллаад сайн хүн болохоо хичээх шаардлагагүй. Бид нараа ерөөсөө хүссэн хүсээгүй биднээс ерөөсөө толон тусгал мэтэр ээжийн дүрийг олж аавна. Эмэгтэй хүний дүрийг олж харна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар өөрснөө гоё жаргалтай архичүүлөөтэй байх дээрэл төвлөрөөд ирэхэд бол окей бүр юм гоё болно. Би ингээл нэг хэд хоног ерөөсөө шалаа угааж амжихгүй байгаадаа бүр өөрөө айгуу зовоод нэг амар ажиллахтай тэгэл орой очиод ингээд шалаа харахад яана энэ шалаа угаах юмсан гэл ингээд бодоол тэгээд явж байгаад ажил дээрээ очиод өглөө ажилдаа байжгаад цайнд айгуу эрт ороод дууссан чинь ингээд сууж ийснэ гинт ингээд нөө шалаа угаагүйгөө маань бодогдоод тэгээ би ингээд цайны цагаар гэртээ хараад би шалаа угаагаад тэгээ би
би шалаа угаагаад дуусчих та би бүр ямар өвчтэй бэ гэд өөрөө тэрийг өөрөө бодоод байгаа байхгүй. Гэтэ яхаа ингээл орой ажиллаад буцаж ажил руу авчвал орой тараал гэрт ирэхэд гой сайхан шал цэвэрхэн сайхан байх шүү гэл нэг сэтгэл амар ордог ч юм уу. Гэтэ ингээд бас айгүй хэцүү энэ надад дасгалжуулна гэдэг чинь бол яг одоо үнэхээр хэцүү сонсогдоод байгаа байхгүй юу. Ялцчихё. Тэгээ сая нөгөө ярьж байхад өөрөө нөгөө шаардлага өндөр хүн нөгөө контролдох тим одоо маягтай байдаг те тэр нэг юм одоо контролдох одоо би яг ингээд BDD ярианаас хүмүүс ингээд хальт сонсох юм бол айгүй юм амар хүүхнүүд ингээд бодож магадгүй те хүнийг айгүй контролддаг юм байна амар трауматай юм байна мэн гэдэг яг энэ үг нөгөө ерөнхийдөө айгүй юм олон хүмүүсийн дунд тэр чигтэл айгүй сөрөг юм утгатай болчихлоо л да те гэхдээ нөгөө контролдох гэдэг нь яг нөгөө түрүүний яг хэлсэн аливаа эрсдлээс хамгаалах тэр нэг юм төгшүүрэл дотор яваад байгаа байхгүй те яг тэгтээ одоо яг ингээ нөгөө ингэдэг бод чинь ингээ контролдох тэр нэг сайн санааны үзүүрээр ингэж одоо шаардлага тавьж ч юм уу хойноос нь ингэж асуу зургалж явж байгаад өөрөө тэрнээсээ ядрангуудаа нөгөө нэг хүн бие даа шийдвэр гаргах одоо боломж өгөхгүй байсаар байгаад буцаагаад ингээд хүн юм ингээд асуунгууд зэрэг ёо энийг хүртэл ингээд надаас суугаад тэгээд тэрнээс ингээд ядраад тэг гэтэл өөртөө асуухаас өөр аргагүй байдал ортол нь тэнцээ ингээд бүр деталь бүх юмд ингээд оролцсон энэ төр байгаад байдаг те яг тийм бас нэг асуудлууд байгаад байдаг энэ бас яг харагдаад байдаг юм аа. Тэгэхээр одоо нөгөө нэг өөрийгөө тасгалжуулж байгаа гэд ярьж исэн. За сая болвол сэтгэл зүйч маань заримдаа бол хайц сурах хэрэгтэй гэж зөвлөж байна. Чиний хувьд болохоор яг өөрийгөө яаж тасгалжуулж ийнэ? Иймэрхүү асуудлууд дээр. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн жив Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Дугаарын ивент итгэгч дотоод тэнцвэрийн их ундраг тайгын совд. Choco Metropolis Club Amigo VIP House. Hi Mami их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Би бол одоо яг тийм заримдаа тийм хайж сурна гэж байгаа юм тий. Яг энэ дадлыг бол хийдэг. Одоо ингээд сайхан гэртээ заваараад суудаг болчихж байгаа байхгүй юу? Яг үнийг хэлэхэд бол яг тэгэл цэвэрлэх үедээ цэвэрлэнэ. Гэхдээ тэглээгээд яг үнэндээ тэнд ингээд заримдаа заваан байх эрхчлөө тий. Ингээд заримдаа амар их ядраад байгаа бол би хоёр хүүхэдтэй яг үннээ хэлээд ээж өнөөдөр үнэхээр их ядраад байна. Би энд ингээд жоохон хөвтөтгий тий. Ээж 30 минут дуг хийж байгаа босч ирээ. Тэгээ та хоёр ингээд энэгээр ингээд тоглоод ингээд байж. Тэгээ өмнө нь бол ингээл тэгснээсээ л гимшээд эхэлдэг гэсэн байхгүй ингээл нэг тийм те ингээд нэг тэнд ингээл нэг хүүхдээ хархаа бол те унтаж мунтаал те Хүүхдээ өөр ингээ бараг тэгсэн юм шиг те унтаж болно штэ хүн те нэг яхав те тэгээ нэг жоохон 30 минут хөвтээл үс те тэгээ тэгэнгүүт нэг тэгж энэ төр одоо тэр чинь л айгу тийм жижигэн ч гэсэн амар том зүйл байхгүй юу ингээ те зарим нь үед өдөр болгон шимт хичээлтэй хоол хийж өгөх гээд өдөр болгон хичээж байгаа. Гэхдээ үнэндээ үнэхээр заримдаа ядардаг байхгүй юу. Тэгэхээр нь хажуу тишээ гараад сайхан пицца авчраад гурлаа хуваагаа иддэг. Тэгэл тэр чинь ч гэсэн зүгээр шүү дээ. Хүн нэг өдөр пицца идэж болно шүү дээ. Бүрмэрч идэж болно шүү дээ. Тэгэнгүүт ингээд зарим зүйлсийг за зүгээр те ингэ чинь тийм амар одоо ингээд нэг хүлээж авах хэмжээ нь юм нормал болж эхэлж байгаа. Өмнө нь юм айдас төгшүүрээр хүлээж авдаг гэсэн мэт одоо бол энэ бол хэвийн үзэгдэл гэдгийг ингээд нөгөө талаасаа би ч гэсэн хүн одоо би яг нөгөө хоёр охинд юу гэж хэлдэг гэхээр за миний хоёр охин анх амьдарч үзэж байгаа шиг ээж нь ч гэсэн анх удаа ээж байж үзэж байгаа. Би ингээд алдна. Гэхдээ би алдахгүй байхыг хичээж байгаа. Ингээд янз бүрийн зүйлсээр ингээд ээж нь хичээнэ. Гэхдээ ээж нь алдна. Ээж нь уурлна. Ээж нь заримдаа муу ээж байна. Гэхдээ энэ бас хэвийн. Тэгээ та хоёр ч гэсэн муу хөхт байдаг. Заримдаа та хоёроосаа муу хөхт байдаг. Тэ ингээд та хоёр ч гэсэн алддаг. Тэрнтэй адилхан ингээд тэгээд би бас алдчихаар яна уучлаар ээж нь алдчихлаа те ингээд ээж нь наадах чи мэдгүй яг үнэндээ мэдгүй байх те одоо ингээд заримдаа мэдгүйгээ ч хэлнэ жоохон балаа юм ярьснаач хүлэн зөвшөөрнө заримдаа уурлсныхаа дараа ингээд айгу дими юмд уурлчлаа ингээд уучлаарай ч гэж хэлнэ. Тэгэд яг ингээл ямар нэгэн байдлаар ингээд би ч гэсэн хүн тэгээ нөгөө талаасаа
миний дотор ч гэсэн юм жижигхэн охин байгаа. Ер нь бол бид гурав чинь 3 юм охин. Тэгээд яг үүндээ ингээ өөрийнхөө дотоодыг гоё ингээд бүрэн хэмжээнд хийзэж одоо идэгнэ гэж угаасаа байдгүй юм байл л дээ. Гэхдээ өөрийнхөө дотоод ингээд охиноо арай юм ингээд нэг аятайхан болготлоо би ч ингээд нэг юм хөрхи юм жижиг охин л байгаа байхгүй. Тэгээ ингээ гурлаа амьдрах гад ингээд үзэж чинь энд те. Тэнгүүд яг тэрэн дээр би ч гэсэн алдаж болтгоо. Би ч гэсэн ингээ хүн юм чинь ингэж болно гэдгийг ингээ өөр өөртөө хүлээмжшөрөөд эхлэхээр хүн ингээд өөртөө айгүй юм зөөлөн хандаж эхэлдэг юм санагдсан. Тэгээд ингээд заримдаа жоохон жин нэмэд эхэллээ гэхэд өмнө нь бол жин нэмчлээ ста нэрээ одоо ингээл теста дайта барайл те нөгөө детокс хийгээд л тэгэл ингээл боддог гэсэн л одоо л хөөхөнд нэмчихгээ тайлан тараатай хөөхөн бондоцсон байна гэдэг ингээд тэгээд яхаа тэгээд эн чин хүн л юм чин бас тэгж болно. Тэрэн шиг ингээд зарим юмсыг ингээд хүн өөртөө зөөлөн хандаад ирэнгүүт бусад хүн зөөлөн хандж эхэлж байгаа байхгүй юу. За ингээд охиноо ингээд аваачаад хоол асгаж заасгаал яахав тэг хүн асгаж болно шүү дээ. Эсвэл тэгээд нэг өдөр юм хаяал ирч те би ч гэсэн юм хайдаг. Тэр айгу инээдтэй саяхан нэг тийм юмнаас л би бүр инээ тэр нэг өдөр юугаа алт пенала хаяад орхиод ирсэн бэл хүү нэгдүгээр ингээ өгч айгу химаа орхит юм байна шүү дээ. Ингээ нэг өдөр хүртэггүй ч ирчихэж байгаа шиг те ингээ за гээ тэгээ нэг өдөр ингээд ирсэн чинь нэг тэр 4-5 дахь удаа байсан бахаа пенала орхиод ирсэн. Тэгэл ингээл чиг аль тэгж байхгүй ингээ миний охин одоо ингээл бараг 4-5 дахь болж штэ чи ингээд пенала яаж болоогүй мүү гэж тэгсэн чинь та ч гэсэн дээр таксинд юмаа орхисон л эцтэй. Тэгээ бодсон нэрээ би ч гэсэн те илгүүрээс авсан юмаа бүтнээр нь таксид орхиод явцсан байхгүй. Тийм байж ш нэг хүнийг те амар ганц нэг юмаа одоо орхиол эцтэй. Тэнгүүт одоо ингээд арай хүнд бас зөөлөн хандаж ингэж ер нь явах юм байна л гэж ойлгосон. Манай нөгөө нэг бүр анхны дугаарууд дээр хотлоо маань зочноор ороход ярьж исэн үг юусэн надад одоо хүртэл ингээд мартагддаггүй байхгүй. Тэр юу вэ гэдгсэн чинь тэр гэрт одоо те ингээд нэг нь юм гоё өөрөөхөөрөө ингээд сайхан амьсаа тайлаад ийшээ шидсэн аяга урдаа овалцсан ингээд зургтайхаа өмнө ингээд хөвтмээр хахад нөгөө хүн нь идэж дуусаад аяга ураах гал ингээд юмыг нэвхэж тавих гал ингээд тэгснээ нөгөө өөрөөхөөрөө гоё тухтай байгаа хүнийхээ орон зайруу халтаал чи босоо чи энийг ураагач энийг цэвэрлээч гэдэг цэвэрлэмээр байгаа хүн нь та юм бол sorry тэр таны асуудал таа л тэрийг цэвэрлэх үү бити ингээд зүгээр бас гоё баймаар байгаа хүн рүүгээ орж ирээд тэрийг нь зааж заавардаад бай хин ямар баймаар вэ тэрүүгээр нь л тэр гэрт тэр хүнийгээ тиймэр нь байлга энэ тэргээд яг тухайн үед ярьчихсан юм одоо хүртэл ингээд надад яг ингээд заримдаа айгу бодогддог байхгүй тий магадгүй эн чинь нөгөө нэг өөрийгөө дасгалжуулах бас нэг эхлэл байж болох юм байна гэж бас нөгөө тэр яриаг энэ яриатай ингэж холбож айгу ойлгоод байна шүү дээ. Хэрвээ ингээд өөрийгөө ингээд бусдыг байгаагаар нь байлгаад одоо тэр ингээд илүү шаардлага өндөр тавихгүй байлгах тэр зүйлтэй өөрийгөө тасгалжуулмаар байгаа бол хамт амьдарч байгаа хүнээ ч гэсэндээ зүгээр яг ямараар нь амьдрмаар энэ тэрүүгээр нь байлгах тэр юмыг орон зайг өхөн өөрийгөө эргүүлээ дасгалжуулж байгаа бас нэг хэлбэр байж болох юм байна гэж бас сая та хоёрын ярианаас айгүй ойлголоо гэдэг байхгүй. Тэгээд манай одоо танил охтуудын дунд л яриасан өрнөсөн яриа л та. Тэр нь ингээд ёо ингээд те ингээл инстаграмаар юм үзэж байгаа л ёо энэ инжээс айгүй гоё эмхтэй юмаа ингээд хөдөө явж явахдаа хүртэл ингээд загварын шоунд оролцож байгаа юм шиг явах юм. Бид нар ч одоо хөдөө яваад энэ ч одоо бүр дэл бүсрээд ирдгүү мүү энэ ч ямар нэг юм гоё яваад ямар нь одоо юм эмээгийн дээлтэй аялаад ирдэг юм бэ энэ төргээд яг тэгж ярьж байна. Тэгээ ингээд зурнуудыг харахаар үнэхээр бүр ингээд маш үзэсгэлэнтэй бүр ингээд говьдж явж исэн хангаадж явж исэн нөгөө нэг мэрэгжлийн ганцлаг бас байгаад ах шиг байна те нөгөө нэг стилист гэдгээрээ гэтээ бол ингээд тухтай харагдаад байгаа юм. Тэсгэрний гоё харагдаад байгаа юм те. Тэгээ энэнийг одоо юу гэдгийг зохицуулж ингэж явах хэцүү байдгүй альсгүй бол бүр одоо аялалд явахдаа тэр ачаага баглахад л бүр ингээд нөгөө кайф эхэлдэг үү гэж тий. Олон хүүхнүүдэд энэ аягүй сонирн байдаг юм шиг гэж тэгээ асууж байгаа шүү гэж. Харин тий аягүй их тэгж угаасаа яаж ингэж яваад байна гэж тэгдэг байхгүй. Тэгээ яг хөө тэрэн дээр ингээд яалтчгүй effort ингээд нөгөө юу орно. Хичээл зүтгэл орно. Угаасаа хичээл зүтгэл орохгүйгээр тийм байх боломжгүй. Одоо ингээд ямар нэгэн байдлаар хичээл зүтгэл байгаа. Гэхдээ тэрнээсээ болохоор би одоо би ч нэг юм айгүй сэжиглэмтгий болсон байхгүй өөрийгөө.
яг үнэхээр хүсээд хийгээд байна уу? Юу одоо юунд зориулж хийгээд байна? Тэргэлтэй өөрийгөө айгу асууж масуудаг. Тэгээд яг би яг тэгж бодсон. За би ер нь яг яагаад ингэж хаач явсан ингэж гоё явах тийм хүсэлтэй. Ер нь хаач явсан гоё явах хүсэлтэй. Бүр ингэж ямар нэгэн байдлаар гэртээ байхдаа хүртэл би өөртөө гоё харагдах дуртай байхгүй ингээд. Тэгэхдээ тэр нь ингээ яг хаанаас гарсан за яг мэдээж ихтэл байгаа тийм ингээ зөндөө болон ингээд юмнууд байгаа. Гэхдээ нөгөө талаасаа би тэрэндээс яг одоо ингээд аз жаргал мэдэрч гинөө кайф мэдэрч гинөө гэвэл бас тийм байгаа байхгүй. Тэгэнгүүт миний дотор ийм гоо зүй дэлхийн ертөнц гоё байх юм гоё байх тухай ингээд айгүй юм кайф мэдэрдэг одоо жижиг охин. Тэгээ би өөрөө хүртэл одоо ингээд 35 настай эмэгтэй яг бас тийм. Яг ингээд айгүй тийм гоо зүйд дуртай тий. Тэгэнгүүт тэрний төлөө айгүй юм их хэмжээний биш ч гэсэн жижиг ийм хичээл зүтгэл гаргахад л уг нь болдог зүйл байхгүй юу. Тэгэнгүүт тэр жижиг хичээл зүтгэлийг гаргачаар би илүү ингээд ийм аз жаргалтай болоод байна шүү дээ тэн дээр тий. Тэгэхээр тэрийг би өөртөө зориулж хийдэг л ер нь тийм дадал зуршил байгаа ер нь. Одоо ингээд амар их хичээл зүтгэл гэж бодоод байгаа нь магадгүй нөгөө нэг илүү жоохон төөрөгдөл байж магадгүй. Одоо ингээд хүн яг гоё байхад тийм их хичээл зүтгэл хэрэгтэй гэвэл би бол бас яг нэг тийм гэж хэлэхгүй. Ер нь тодорхой нэг ийм наад захын өөртөө юу зөгтгүйг мэдээд за тэгээд цаашлаад нэг баг зэрэг за нэг 30 минут ирэх асуудал байгаа болов. Нэг тийм л асуудал байгаа. Ер нь бол яг л нэг яг үнэндээ бол нэг тийм 30 минутын л асуудал байгаа да. Үнэндээ за эсвэл нөгөө өмнөх хоног нь аяллаас нэг өмнө нь оройн нь бэлтгэхдээ 1 цаг илүү зарцуулах асуудал байгаа. Тэгэнгүүт тэр бас яг ингээд сайн бодоод үзвэл бас тийм амар их бол биш те. Тэгээ бодохоор зүгээр юу амар чухал вэ гэдэг дээр акцент өгөөд эхлүүл. Үнэхээр танд одоо ингээд гоо зүйтэй харагдах юм уу ингээд гоё харагдах нь үнэхээр чухал байгаад тэрэнд жоохон илүү цаг гаргаад илүү судалгаа хийчихэл ер нь тэг болчихно. Гэхдээ нөгөө талаасаа яг хуу нэг юм байдаг. Хүн ингээд өөрийгөө ингээд толинд харахтаа авж байгаа нэг мэдрэмж байгаа тийм ингээд толинд хараад ингээд өөрийгөө аваад толинд хараад за толинд чармааргүй байх гэх нэг мэдрэмж. Тэгээд толинд хараад өстой гоё харагдчих шүү. Өнөөдөр гоё байна гэдэг тэр мэдрэмж тэр ингээд угаасаа юу гэх цаанаасаа ингээд төрөхгүй байгаа бол гадаад үзмжээрээ ч гэсэн ингээд гаргаж тэрийг өөртөө итгэл үнэмшил болтолд суулгах чинь ч гэсэн нэг арга барил байхгүй юу. Одоо ингээд цаанаас өөртөө итгэлгүй тийм эмгтээчүүд байна штэ. Ингээд яг ийм гойж гангалахаас ч бүр залхацсан. Надад одоо ингээд нөгөө стилист хийж хад хамгийн их ирдэг байсан хүмүүс бол ингээд ээжүүд. Яг ингээд гэртээ суугаад би өөрийгөө алдсан. Ингээд гэртээ суугаад хүүхд гаргаснаас хойш гэртээ суухын өмнөх болон дараах би гэж ингэж хоёр хуваагддаг гэж ингэж ярьж байгаа. Тэгээ би энд бол ингэж хуцалдаг. Ингэж одоо ингээд би явж явдаг хүн байсан чинь дараа нь юм болцсон. Тэгэл жин нэмснээс хойш би ингээд ерөөсөө л ийм сул юм болгоныг л ер нь хайдаг болсон тийм ингээд сул хүүдээс өмсөөл сул юм өмсөөл тех тусан би ингээд өөрийгөө алдаал тийм ингээд би хизээч тэр өөрийгөө нөгөө өмнөх өөрийгөө олж авч чадахгүй юм шиг надад санагддаг болсон гээд. Гэхдээ тэр чинь бас яг үнэндээ тэгэл яваад байвал гинт буцаад ингээд айгу зүгээр болчихдаг зүйл биш байхгүй. Ямар нэг хичээл зүтгэл тэр дунд гарахгүй бол тэр чигээрээ л ингээд яваад байдаг. Гэхдээ тэр нь ямар одоо хор хөнөөлтэй юм бэ гэхээр гадна төрөх бүр ингээд орхитэй ингээд гадаад үзэмжийг бүр орхиод тэр хүний нөгөө өөртөө итгэх итгэлд бүр шууд нөлөөтэй байхгүй. Ингээд нөгөө өөртөө итгэх итгэлтэй нөлөөтэй учраас тэрэн дээр заавал ямар нэг юм засвар хийх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэгээд эренгүүт хүн зүгээр гой хувцлаад өөрийгөө толинд харахад л айгуу тийм ингээд сэтгэл ханамж авч байгаа. Тэгээ тэр энерги гадагшаа ингээд ялгаруулдаг. Угаасаа тэгэнгүүт бусд хүмүүс тэр хүний гой хүн гэж боддог байхгүй юу? Гой харагдаж гин гэж боддог байхгүй юу? Өөрөө мэдрээд ирэнгүүт нөхөр нь ямар ийм хөрхөн байна гэж боддог. Эсвэл яагаад чи нэг л өөр чи ингээд айгуу гой болчихжээ чи ингээд айгуу гой харагддаг нэг ийм айгуу өмнөхөөсөө ийм өөр болчихжээ гэж хэлж байгаа чинь тэр хүн мэдрээд байгаа байхгүй өөрөө дотроосоо ийм гой байна гэдгээ мэдрээд тэгэнгүүт дотроосоо гой байна гэдгээ бүр анханасаа мэдэрч чадахгүй байгаа бол гаднаас нь үзэж болно л гэж ер нь бол хэлэх гээд байгаа. Тэгэнгүүт гаднахаа өөрчлөөд ингээд ирэнгүүт нөгөө хүн өөрийгөө толинд харах болгондоо өөрийгөө харах болгондоо авж байгаа тэр гоё мэдрэмж нь дотоод руугаа ингээд бас нөлөөлөд ингэдэг. Тэгэхээр яг нөгөө талаасаа бас дотроосоо ингээд бүр мэдэрч чадахгүй бол гаднаасаа эхэлж бас болж байгаа. Ер нь дотоодгоо үзэмж нөгөө гадаадгоо үзэмж ихэнд ярьжсэн шүү дээ хамгийн нэвтрүүлгийн ихэндтэй ингээд нэг юм хоорондоо уялдаа холбоотой зүйл гэдэг нь яг ийм утгатай л юм шиг санагдав.
glow up гэж бид ярьдаг шүү дээ. Өстө glow up хийсэн байх шүү дээ. Яасан юм те. Тэгээ тэр хүртэл нөгөө нэг яг өөр дотроосоо мэдрэх гэдэг нь яг л нөгөө сэтгэлийн амар амгалантай хүртэл ингээд яг холбоотой байгаа байхгүй те. Айгуу тийм нөгөө одоо юу гэдэг хөрөөсөө салаад бүр гоё болцсон ч юм уу те. Токсик харилцаанаас гараад бүр гоё болцсон энэ төр гээл те. Янз бүр нэг бол ингээд жинхэнэ хайраа олоод бүр айгуу гоё болсон штэ. Айгуу гоё өөрчлөгдсөн штэ гэл ингээл те. Тэгэхээр тэр чин нөгөө амар амгалангаа олцсон ямар нэгэн байдлаар л нэг хүнээс холдсон ч амар амгалангаа болсон, нэг хүнтэй нийлж ч амар амгалангаа болсон, ямар ч байж болно те. Ганцаараа байгаад ч амар амгалангаа болсон байж болно. Тэр нэг дотоод амар амгалантай тэрний тусгал нь гэж царай мэрэ арьс руу хүртэл ингэж гэрэлтж гарч ирдэг юм биш үү те. Тэр баг сэтгэл тайвшрангууд бүх унтаад бүх унтангууд арьсны чанар сайжраад энэ төр гэдэг шиг юм бас байх уу. Манайс цэцэж бүр тэгж хэлжсэн шүү дээ. Одоо ингээ энэ чи анзаараараа ингээ нүрний булчингийн чангарлын тухай ярьжсэн байхгүй. Ингээ миний нүр анх тэрүүн дээр очихтай айгүй юм булчингийн чангаралтай ингээ хамаг юм ингээд чанга байсан юм байна л да. Тэгэл яг хаа ингээд хэр суларж байгааг л дандаа ажигладаг намайг очихолгонд одоо нөгөө нүрний булчин чи айгүй гоё сулраад ороод ирж чинь ингэж ийн гээл би одоо юу яриад нүрний булчин ингээд сулраад тэгэхээр одоо яах нэг зүг юм бол гээл те. Тэгээд харин юу болоод байна те. Тэгээ бодоод байсан чинь одоо чи ингээд сулраад ах тусам нүрний одоо булчин чи ингээд сулраад ах тусам яванда дүүрний чинь ингээ үрчлээ хүртэл ингээ тэнийж байгаа юм шиг ийм болж ирдэг. Хүн ингээ залуучсан юм шиг харагдаж эхэлдэг. Ингээд сэтгэл зүйн ингээд өвдөлтүүд сэтгэл зүйн асуудлаасаа ингээд идэрэх тусам хүн ингээд улам залуужаад байгаа юм шиг гэрэлтээд ингээд ирдэг. Тэр бол яг бүр ингээд жигнэс нүрний булчин сулрахтай холбоотой юм байлээ л те. Нүрний булчин хит чанга байгаад хахаар ингээд хүн юм нэлээ юм ширүүн төрхтэй ингээд нэлээ юм ер нь л царай бас тийм нөлөө байдаг юм байна л да. Тэгээд ирэх тусам юм залуухан юм шиг төрхтэй болдгоо гэж надад хэлэхээр нь би гэж бас тэр үед бодчихсон байхгүй. Тийм хүртэл нөлөөтэй байдаг юм шиг үлээ шүү дээ тийм. Тэгэхээр яг ингээл нөгөө бүхэл юм ингээл гадна дотногоо л нөгөө холбоо хамааралтай байгаад байгаа нь яг энэ л юм байна л да гэж те. Сэтгэл зүйчд маань юм хэлж явах нь. Тий. Ер нь бол ингээл гадаад гоо сайхан, дотоод гоо сайхан гэж яадаг маань хоорондоо яг нэгт холбоотой. Гадаад гоо сайхан ингээл хүний харцыг булаадаг бол дотоод гоо сайхан хүний сэтгэлийг булаадаг ч гэдэг юм уу те. Тэгээд яг нөгөө гадаад гоо сайхан илүү нөгөө хүний сэтгэлийн хүчийг илүү ингээ гоё өргөж өгдөг, илүү өөртөө ихтэй, илүү гоё сайхан болно. Тэгээд хамгийн гол юм нь ерөөсөө мэдрэмжтэй холбоотой. Хүн ингээ гоё гадаад гоо сайхан илүү тодтогоо төхөөр те. Илүү өөртөө ихтэй, илүү гоё одоо өөртөө таалагдаад өөрийгөө хүлээн зөвшөөрөөд дотроо тэгж бодоод ирэнгүүт л бусад хүн яаж харьцах ерөөсөө чи надад ингэж харьцах ёстой гэсэн юм цензурыг тавьж өгч идэг гэсэн үг байхгүй юу. Би өөртөө итгэлгүй би одоо нэг онцгой хувцалчлаа да өнөөдөр ажил яадаг бол доо гэл нэг дундуур бодоод гарахтал тэр хүн яг тийм харьцах одоо нөхцөлийг бүрдүүлж идэг. Тэгэхээр энэ бидний нөгөө мэдрэмжтэй энэ хувцлалт гоо зүй гоо сайхан маань шууд холбоотой цаашлаад бүр ингэж одоо бидний нэг ажлын бүтээмж те өөртөө ихтгэлч гэдэг юм уу сэтгэл зүйтэй салшгүй холбоотой учраас эмэгтэйчүүд маань охтууд маань зөвхөн одоо дотоод гоо сайхан гэлтгүү гадаад гоо сайхнаа ч гэсэн гоё өнгөлдөг тордог дор хаяал те гоё өөртөө зөксөн хувцас өмсөх ч юм уу өөрийнхөө авахыг хүссэн зүйлдээ зарцуулт хийгээ тэрийг аваад өмсөхтөл өөрөө тийм мэдрэмж гэдэг зүйл маш өөр болоод ирдэг. Тэгэхээр мэдрэмжтэй салшгүй холбоотой энэ гоо сайхан гэдэг зүйл мэдрэмж гоё байгаад ирэхээр сэтгэл санаа маань гоё болоод ирдэг. Мэдрэмж тавгүй болоод ирэнгүүт бүр ингэдэж сэтгэл судлал тий мэдрэмжээ өөрчлөх аргууд дотор хүртэл хувцлалт орж эхэлдэг. Нүүр амаа гоё янзлах ч юм уу тий мэдрэмж өөрчлөгдөөд ирэхдээ хүний сэтгэл зүй сэргээд эхэлдэг. Тэгэхээр гадаад гоо сайхан юм чухал нөлөөтэй. Дотоод гоо сайхан гэдэг нь бол сэтгэл зүйн талаасаа тий одоо гой сайхан үгийг хүнд хэлдэг. Одоо нэг хайшааш хувцалсан нурамаа будаагүй хэрнээсээ нэг тийм гой харцыг булаас нэг тийм гой сэтгэл татан бүсгүүчүүд явдаг тий. Энэ хүний бол дотоод гой сайхан илүү хүчтэй байгаа гэсэн үг байхгүй тий. Гой сайхан нэмсгэлжтэй, гой сайхан үгийг хэлждэг, нэг тийм гой өөртөө ихтэй, нэг тийм гой энерги ялгаруулсан харьцаад гоё байдаг гэдэг чи ерөөсөө л гадаад гоо дотоод гоо сайхан уу л да. Энэ хоёрыг нийлүүлчихвэл тэгэл бүр гоё хүчтэй, бүр гоё энергитэй, гоё эмхтэй л болох нь шүү дээ тий. Тэр нэрээ яг бас нөгөө 30 минутын өмнө сэрхэл асуудал гэдэг чинь бас
айгуу чухал байгаад шүү те. Тэгээд 30 минут яг унтах уу 30 минут өөртөө цаг гаргаад өдөржин гоё ихтгэлтэй толинд харах болгондоо нэмсэглээд селфи хийгээд л баймаар те. Өөрийгөө сторидод л баймаар байх уу гэдэг чинь бас айгуу нэг гэтээ яг өглөөний 30 минут ч чанга шүү гэдэг байхгүй те. Өглөө 30 минутын дээр би угаасаа 30 минут унтаад бассан ч өөрөө тийм шүү дээ. Маргааш өглөө нарыг тэгээ бодсон байж л яах вэ гэдэг шиг. За тэгээд манай өнөөдрийн Soul Lab бол одоо бүр маш юм гоо үзэсгэлэн дүүрэн тэгээ ярианаас одоо цэцэг ургасан ийм сайхан дугаар боллоо гэж бодож байна. Тэгээд бидний одоо ярилцлагын цаг дуусах төгч байна. Тэгээд залуу охтууд ер нь эмэгтэйчүүд айгүйх үздэг манай Soul Lab-ыг. Тэгээд дагах дуртай, үлгэр дуурайлал авах дуртай, харж олон зүйлийг сурдаг тэр одоо нөлөөлөгч нь өнөөдөр яг ирсэн гэдэгт би маш итгэлтэй байна. Тэр бүсгүйчүүдэд маань өөрийнхөө гоо үзэсгэлэн улам мэдрэх, өөрийгөө хайрлах тэр үгийг хэлвэл гэж одоо сүүлийн одоо хэдэн хормыг үлдээе. Айгуу тийм дээр үе мэдрүүлэх шиг. Тийм миний бодлоор бол ерөн зүгээр ямар нэгэн байдлаар дотоод гоо үзэсгэлэнч бай, гадаад гоо үзэсгэлэнч бай, тэрийг зүгээр ингээд өөрөө мэдрэх нь л чухал юм шиг байна. Тэнгүүд нөгөө бусдад харуулах зорилгоор биш, өөртөө гоё байхын тулд тэрийг ингээд өөртөө зориулж байгаа тийм ингээд бэлэг гэж бас бодож болох байхаа. Ингээд нөгөө өөртөө нэг юм гоё хувц аваад өмсдөг шиг те ингээд яг дотоод гоо үзэсгэлэнгээ өөрийгөө ингээд гоё хөөрхөн сайхан гэж мэдрэх, заримдаа өөртөө амралт өгч сурах те. Тэгээ заримдаа өөрийгөө уучлалт сурах тэр ч гэсэн ингээд өөртөө өгж байгаа бэлэг. Тэгээ тэрнтэй адилхан гаднаас гоё хувц аваад өмсөх, эсвэл өөрийнхөө гоо сайханд хөрөнгө оруулалт хийх те юм болгон ч юм жижигхэн ингээ өөртөө өгж байгаа бэлгнүүд гэж төсөөлөд. Тэгээ ингээ өөрийгөө юм хөөрхөн жижигхэн ийм охин гэж бодоод эрхлүүлээд тэгээ ингээ өөртөө дотооддооч бэлэг, гадааддаач бэлэг өгөөд тэгээ ерөн зүгээр өөрийгөө айгүй гоё юм гэрэл гэж итгэвэл гоё юм шиг санагддаг. Ингээ нэг юм ертөнцийг гэрэлтүүлдэг гэрэл те. Тэгээ би ингээд ертөнц бус хүмүүс ямар ах нь хамаагүй. Би ингээд өөртөө гоё, өөртөө хангалттай. Тийм болохоор ингээд өнөөдөр би гараа явахдаа юм гэрэлтээд гарч ийн те. Ингээд энэ өрөө гэрэлтүүлж ийн, энэ хүмүүсийг гэрэлтүүлж ийн. За цаашлаад би ингээд гэр бүлээ гэрэлтүүлж ийн. Тэ нэг юм айгуу гоё гэрэл гэдэгтээ чин сэтгэлээсээ итгэвчвэл ингээл бүх юм амар гоё болох юм шиг санагддаг. Яг тэрийг яг дотроо төсөөлөд гоё мэдрээд те. За ийм гоё үг хэдүүлээ сонслоо. Гэрэлнүүд минь тий. Олон гэрэл бусдыг ч гэсэндээ гоё гэрэлдүүлж өөрийнхөө гэрлийг бас гоё асаагаараа гэдэг. Олон жижигэн гоё бэлгнүүд дунд дахиад Soul Lab бас бэлэг өгөө гэж тий. Манай Soul Lab-ийн ивент тэтгэгчдийн хамгийн нэмгэн жив Baby Lab-ийн бэлгийг өгч байна. Baby Lab-ийн шин савлгаатаагаар бас бүтээгдэхүүнээ гаргацсан байгаа гэд ихэнд хэлсэн. CU-гээр худалдаалагдж байгаа шүү манай Panties Kit. За мөн өөрийгөө хайрлах ураатай охид бүсгүйчүүдийн хэрэглээ Oxy брэндийн бэлгийг бэлгэлж байна. Баярлалаа. Ямар олон бэлэг. За мөн манай энэ удаагийн дугаарын ивент тэтгэгчээр Vitafit компани шинэ ус дотоод тэнцвэрийн их ундраг тайган сувд гэж усны одоо дээж хэрэглээг одоо бэлгэлж байна. Тэгээд дугаарыг маань ивент тэгсэн Vitafit-ийнхаа хамт олонд маш их баярлалаа. Тэгээд саяхан болсон нөгөө Water Expo 2025-аас шагнал авсанд нь үзэгчдийнхээ өмнөөс нэрээ баяр хүргэе айгу том экспоноос шагнал авсан байна. Тэгээд бас ээжүүд үздэг болохоор сануулаад хэлэхэд Baby Lab маань нөгөө Hi Mommy-гаар бас хүрэгдэж байгаа гэдгийг та нартай дахиад сануулад хэлье. Гарч авах завгүй байгаа бол гэртээ өргүүлээд аваарай живхээ. Ингээд бидний өнөөдрийн яриа Amigo VIP House-аас та бүхэндээ хүрлээ. Манай Soul Lab-ийн зочноор стилист Ган Инж маань өргөдөө оролцлоо. Ирсэнд маш их баярлалаа. Мөн манай Soul Lab-ыг илүү одоо сонирхолтой болгож бидэнд одоо сэтгэл зүйн одоо энэ сайхан зөвлөгөөг өгсөн сэтгэл зүйчийн даалгавартаа маш их баярлалаа. За ингээд төгсгөлд нь мэдээж бидний яриаг эхнээс нь дуустал сонссон хайртай хонгоруудтай маш их баярлалаа. Дараагийн шинэ Soul Lab-ийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Soul Lab